Cocktails and Candlestick-ийн ээлж дугаар тавтаа морил. Өнөөдрийн минь зочин болохоор маш сонирхолтой зочин ирсэн байна. Түүнчлэн бас гадаадаас ирж манай дугаарт оролцож байна. За, сайн байна уу Маро? За, сайн байна та бүхэн. Сайн өрөөд шахаа. За, урьж оролцож байгаа подкаст оролцож байгаа маш их баярлалаа. Тэгээд бас бидрийг урилгыг аваад хүрэлцэн ирсэн Мародаас баярлалаа тий. Хоёулынгийн подкаст бол маш их чөлөөтэй юм. Гой зүйлсийн талаар ярина. Хүмүүст бас мэдээлэл хүргэх байх гэж найдаж байна. За тэгэхээр хамгийн анхны асуултаас эхлэе тий. За мэдээж эхний зүйлсээс эхэлдэг. За CFT арилжаа руу яаж хэдэн онд орсон? Яагаад орох болсон бэ? Ер нь бол шалтгаан нь. Анх бол миний хувьд бол арилжааг бол ерөнхийдөө бол Coin-оос эхэлж ирсэн. Маш олон хүмүүс мэдж байгаа. Би бол Солонгос улсад суралцж ирсэн. За тэгээд тухайн үедээ суралцж байхдаа яг 2019 оноос 2020 оны хувьд бол ерөнхийдөө тухайн үед бол Солонгос улсад бол Coin-ийн талаар маш олон одоо юу гэдэг одоо маш олон хүмүүс тий бүүм хийсэн тий баг ингээд метронд явж байхад хүн болгонд баг Coin-ийн чарт хараад тий Coin ингээд сурдаг байсан. Тухайн үед болохоор би бол криптод хөрөнгө оруулж ихснээс хойш арилжааны зах зээлд орж ирсэн. Тэгээ яг CFT Forex руу болохоор 2021 оны зунаас бол орсон. Яг тухайн үед бол яг криптогоос арилжаанаас ер нь бол крипто судлаад ирсний дараа Forex гэж байт юм байна. Forex-с үнэхээр сонирхолтой юм байна тий. Чартууд ингэж хөдөлт юм байна гэд. Тэгээд анх бол яг CFT руу орж эхэлж байсан. Хамгийн анхны арилжаа бол NQ дээр Nasdaq дээр арилжаад дансаа сэнэглээд баг дансаа 80% нэг арилжаагаар алдчихсан юм гашуун туршлагатай. Тэнгүүд одоо энэ арилжаа хийж байгаа хугацаанд тий 5 жил болсон байна тийм үү? Тийм 4 жил баг 5 дахь руу орж ирж байна тий. Тэнгүүд яг анх эхэлж исэн тэр одоо арилжааны арга барил, техник шинжилгээ одоо юу гэдгийг тий хүн болгонд арилжаа хийдэг бас нэг арга барил байгаа. Тэр зүйл чинь хэрэг өөрчлөгдөв? Ямар өөрчлөлт гарав? За анх бол арилжаа хийхэд хүн болгонд баг паттернээс эхэлдэг байсан баг. Миний болохоор яг паттерн биш. Яг CFT-г арилжааг анх бол яг нөгөө нэг Nasdaq дээр арилжаа хийж байхад яг 930-тай уралдаж баг дарддаг байсан гэх юм уу? Одоо ямар ч чиглэл байхгүй. Одоо тааж арилжиж байсан яг хамгийн анхудаа. Нэг CFT арилжуулаа. Тэрний дараа бол ерөнхийдөө бол явсараад 10 урлал эхлээд pattern based болсон. Pattern-ыг харж дараагийн одоо impulse correction-ээр нь ялгаж арилжиж байгаад тэгээ 2022 оноос хойш яг CFT биш юу? CFT дээр smart money concept-ийг судалж эхэлсэн. Одоо нэг 5 хүн мэдж байгаа бол smart money concept гүрүүг нь бол судалж эхэлж байгаад тэгээд сүүлийн 2 жилийн хугацаанд бол яг ICT сураад одоо болохоор ер нь бол volume profile order flow руу нэлээ одоо түлхүү суралцаж арилжаа хийж байгаа. Тийм. Тэгэхээр ингээд үе шатад бол ингээд дандаа ингээд ховсын өөрчлөлтүүд явж байгаа. Тийм. За хоёлаа дэлгэрүүлээд яри тий. Тэнгүүд volume profile footprint гэдэг нэгэнгүүд одоо ингээд дандаа гадны нийслэл орчиж байгаа. Монголчууд маань бас зарим үзэж байгаа хүмүүс донд тийм арилжааны туршлагатай хүмүүс биш, шинэ хүмүүс бас байж болно тий. Тэнгүүд дэлгэрэнгүүлээ тэр талаараа ингээд яриул одоо энгийнээр тайлбарлавал. Volume profile гэхээр ерөнхийдөө бол арилжааг бид нэр яг зарим хүмүүс цаг хугацаад хөдөлдөг гэж ярьсан. Зарим хүмүүс паттернээс болоод хөдөлдөг гэж ярьдаг. Тэнгууд яг тэр хөдлөж байгаа одоо түлш те машиныг хөдлөж байгаа зүйл бол моторыг одоо ажиллуулж байгаа зүйл бол түлш те тийм үү. Тэгэхээр тэр түлш гэдэг зүйл яг одоо зах зээл арилжааны зах зээл юу юм бэ гарангууд яг тэр тухайн арилжааг хөдлөж байгаа volume байгаа байхгүй одоо орж байгаа захиалга гэсэн үг шүү дээ. Тэгээ хоёлоо одоо нэг ямар нэгэн нэг юм худалдаж авал тэгээ одоо тухайн зүйлийг худалдаж авахын тулд тоо шигээр худалдаж авна шүү дээ тийм өөрөөсөө мөнгөөр авч тэр шиг зүйл. Тэгэхээр яг CFT-г анх суралцаад дараа нь CFT-ийн дараа яг volume profile-ийг сураад ирэнгүүт маш олон брокерууд байгаа шүү дээ тийм. Брокер дээр харагдаж байгаа volume-уд бол яг тэр тухайн одоо яг тийм 100% үнэн байх бас боломжгүй байгаа байхгүй. Тэгвэл яг тэр volume хаанаас гарч ирээд байгаа юм бол яг futures data руу орж байгаа. Тэгээ яг futures data дээр одоо яг орж ирж байгаа захиалга дээр одоо тулгуурлаж одоо арилжааны шийдвэрүүдийг гаргана гэсэн үг. Яг захиалга дээр тулгуурлана гэхээр одоо юу гэдэг 10 20 100 ингээд арилжааны захиалга орж тэрэн дээр биш. Ерөнхийдөө бол энэ айд ханшийн одоо худалдаж авч байгаа хүмүүс нь их байна, зарж байгаа хүмүүс нь их байна ч юм тий. Тэгээ зах зээлд орж ирж байгаа оролцогчид яг одоо бидний ингээд retail буюу одоо яг энгийн арилжаачдаас илүү яг одоо том институшнууд байгууллагууд тий банкуд яаж арилж чинь байгууллагууд хаана одоо ордруудыг оруулж ирж чинь ч юм тий. Тиймэрхүү байдлаар тэр хүмүүс хаана арилжаанд орж ирж байгаа гэдгээс хамаарат одоо арилжааны шийдвэрүүдийг гаргаж ирж байгаа гэсэн үг. Хамгийн том захиалга одоо ингээд өгөх авах захиалгыг өгж байгаа хүмүүсийг дагаж тэр мэдээллийг авах гэж байна гэсэн үг шүү дээ. Тэр мэдээлэл дээр тулгуурлаж одоо арилжааны шийдвэрүүдийг гаргаж байгаа гэсэн. Тэр болохоор ерөнхийдөө бол order flow буюу одоо монголоор орчуулвал захиалгын урсгал гэх юм уу тий. Одоо зараад байгаа юм уу, худалдаж аваад байгаа юм уу тий.
тиймэрхүү байдлаар тэрэн дээр бол. За энэ бол бас маш гоё мэдээлэл явж байна. Тэгээд энэний талаар хоёлаа бас дэлгэрүүлээд ярина. Тий. За тэгэнгүүт арилжааны замнал дээр одоо тулгарсан асуудлууд дээр ингээд эхний шатанд болон дунд шат гэдээ ярил хоёлаа агсан шат руу бол дараа нь яриа тий. Тэгэнгүүт тэр одоо эхэн болон дунд шатанд ямар хуу одоо хэцүү байдал, чаленжууд одоо тулгарч ийсэн тий. Бэрхшээл нь юу байсан юм? Яаж даван гарсан юм? За яг ихэнх шат гэхээр яг нэг арилжааг хийгээд эхлэхээр бидний бүх хүмүүсийн зорилго бол мөнгө олохын төлөө явдаг шүү дээ тийм үү? Мөнгө олохын төлөө. Би цаах тэгдэг байсан, мөнгө олохын төлөө явдаг байсан. Тэгээд яг ингээд арилжаа хийгээд эхлэн гот яг тэр бид нэг мөнгөний ардаас хөөгөөд идэг. Гэтэл яг тэр мөнгөний ардаас хөөгөөд ирэнгүүт бид амар сохор болчтой юм байна л да. Одоо юу гэдэг яг ингээд өөрийнхөө гаргасан дүрмээ ингээд зөрчдөг ч юм уу. Тэ арилжааны цаг нь болоогүй байхад арилжаанаас нь ордог ч юм уу тэ. Тиймэрхүү энгийн дүрмүүдийг ерөөсөй ойлгодгүй, оошоодгүй тийм байсан. Яг эхний 2 жил бол миний хувьд тийм байсан. Тэгэл ингээд арилжааны журналыг бол их ингээд хаяа хөтлөөл болол яг тэгдэг байсан. Тэгээд яг ингээд арилжаа яг ихэнх шатанда тэрийг ерөөсөй ойлгохгүй зөвхөн мөнгө хаана вэ? Хүмүүсийн арга барил одоо энд нэг нөхдөө те ийм арга барил арчлаад арилжээ гэдэг нэг тийшээж яваач юм уу энд нэг нөхдөө ийм арилжээ гэдэг нь хаалаад байна те одоо ашигтай амир арилжаад байна тансаад хэдэ өсгөлөө гişээ л ингээд суралцаач юм те тэгдэг байсан бол одоо ер нь яг тэр арга барил гэхээс илүү одоо бүх арга барил ажилтдаг гэж үздэг тэгээд яг арга барил гэхээс илүү яг л өөртөө фокуслоо яг л өөртөө төвлөрөөд яг энэ арилжаанд харж байгаа хандлага миний хувьд яг энэ арилжааг яаж харж байгаа хандлаган дээр нэлээд фокуслаад байгаа тэгэхээр их өйдөө бол хүн болгон яг алт гаргадаг алдаа бол гэдэг. Одоо үр дүн хайгаад тий нүдэн дээр. Одоо саяны ярьж байгаа дээр хоёул ингэж шүү дээ хүмүүс ингээд за анх орж ирж байхдаа ингээд ашиггүй байдаг учраас байж байгаа л нэг одоо арга барил руу шилжээл болохгүй юм байна. Тий. Нөгөөх рүү дахиж шилжлээ болохгүй юм байна. Ингээд нэг шилжээ яваад нь шүү тий. Яг болохгүй гэж бас биш. Болж болно. Үнэхээр арга барилыг хөгжүүл. Үнэхээр тухайн арга барилын тухайн таарахгүй байхаас боломжтой. Одоо юу гэдэг юм би ингээд одоо жишээ авал тий би ингээд өмнө батерийг ашигладаг. Би бүгдийг нь ашиглаж үзсэн. Гэхдээ тэд нар бүгдээ таараагүй гэсэн үг биш. Зүгээр надад энэ нэг яг миний ихтгэл үнэмшилт арай жоохон одоо хүрхгүй юм тий. Одоо би түлээд амар тийм дуртай үг байгаа л да. Ер нь юу гэдэг бид нэр яг ингээд зах зээлийг арилжаад байгаа ш бид нэр зах зээлд итгэж байгаа ихтгэл үнэмшлээ арилжаад байгаа байхгүй. Одоо яг ингээд чартыг өнөөдөр алтыг дээшээ өрсөн гэхэд л одоо юу гэдэг яг тэр тухайн арга барил дээр зах зээл одоо дээшээ өсөх үгүй нь бид нар мэдэхгүй. Гэхдээ миний ихтгэл үнэмшил бол тэр зах зээл өнөөдөр дээшээ өснө гэдэгтэй одоо юу гэдэг 50-52% илүү гарч ирж байгаа гэвэл тэр ихтгэл үнэмшилтэл бид нар одоо нэг бет тавиад байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр арга барил бол шилжиж болно. Миний болохоор өмнө нь яг тэр тухайн арга барилууд бол миний ихтгэл үнэмшлийг бол бүр яг одоогийн шиг бүр ингэж амар хурц одоогийн түвшинд ерөөс хүрч чадаагүй. Тийм. Тэгэхээр арга барилаа өөрчилж болно. Гэхдээ яг нэг арга барилаа сайн туршиж үзээд тухайн арга барилаа өөрөө надад үнэхээр таарч нү таарахгүй байна уу гэдгээс сайн мэдэх нь чухал юм болов уу гэж бодож байна. Туршиж үзэх гэдэг тал дээр одоо сайн яриглаа. Тэрэн дээр болохоор за маргийн хувьд болохоор яаж туршсан өөрийн болгохын тулд одоо тэр арга барилаараа одоо арилжааг л мэдээж хийн. Зарим хүмүүс болохоор ингээд арилжааг арга барил сурчаад түгээр арилжахгүй Аскол нэг арга барил сурчаад өөрөөр хэлбэл хольж арилждаг. Миний болохоор яг ингээд сурсан арга барилаараа болохоор одоо тухайн арга барилыг ашиглаад орой болгоо Нью-Йорк дээр, өглөө болгоо Аз дээр, өдөр Лондон дээр ч юм уу арилжаа хийдэг байсан. Тэгээд тэрэн бол яг нэг ингээд нэг хаалттай үед одоо юу гэдэг хаалттай гэхээр нэг ханд тулдаг үед байхгүй. Очоод нэг тулдаг. Тэгэл үнэхээр зарим үед ажиллаа, зарим үед ажилтгүй. Тэгэл үнэхээр ингээд скол зарим хүн хүлээдэг. Одоо арилжааны арга одоо шил паттерн сурлаахад тухайн паттерн одоо үүс хүрт хүлээдэг ч юм уу, задрах хүрт хүлээдэг ч юм уу тиймэрхүү байдаг байсан бол сүүлийн үед болохоор яг ингээд нөө scalp day trade хийгээд ирэхээр яг одоо тухайн паттерн хүлээхгүйгээр тухайн цагийг хүлээгээд цаг дотор ямар волюм орж иж байгааг хүлээгээд тэгэж арилждаг гэсэн. Арилжж байгаа гэсэн. Тэгэхээр анхандаа бол маш олон оролдлогыг хийж үзсэн. Ядчил 50-аас 100 арилжааг тухайн аргаар хийж үзээд яг тэндээс чинь яг чамд ямар үр дүн гарч ийн, ямар үйл явц чинь өнөхөр процесс дээр анхаарч чадчихэв нү. Мэдээлэлтэй болон дататай болох нь шүү дээ. Ер нь бол тийм дататай болно гэсэн. Анх ингээд эхэлж исэн одоо арилжаа чинь тийм ээ. Тэнгүүд яг хэддэх жилээсээ ч юм уу одоо ямар арга барил руу шилжээ эсвэл ямар нэгэн зүйл өөрчлөлт орж иж одоо өөр хүн бол амжилттай болсон гэж тооцдог хугацаа байдаг бол одоо тогтвортой арилжаа ч юм уу одоо байнга ашигтай байдаг арилжаа чинь болсон гэж үзэхэд одоо юуг нөлөөлсөн бас ямар хуу өөрчлөлтүүд гаргасан гэж бодож байна. Би яг Forex-ийн зах зээл яг ингээд одоо үгүй бусдад харуулгаад тий санаа зовлтгоо би юм арилжаа гэж боддог.
ийм таталтууд хийчлээ. Дансыг ингэж өсгөлөө өг гэж яг одоо харуулхад одоо би санаа зовлтгүй харуулж болох юм байна. Үнэхээр би арилжаа чинь болцсон юм гэж харуулах үе бол ерөнхийдөө бол 22 оны сүүлээр гэсэн үг. 22 оны сүүл. Тийм. Яг одоо би ч бол Австралид бас 2.5 жил амьдарсан. Яг Австрал явахын өмнө тийм Австралид очоод гэсэн. Яг ийм хугацаанд бол яг тухайн үед болохоор би яасан мэг тэр өөрийгөө нэг жоохон бокслсон гэх юм уу. Одоо нөгөө хүмүүс ярьдаг шүү дээ агуудаа орсон гэж ярьдаг тийм. Тухайн үед миний яг Австралид очоод бол ерөнхийдөө яг ингээд нэг одоо бүх цагийг өөртөө зарцуулж чадах цаг байсан. Одоо тэрнээс өмнө ингээд community үүсгэл ингээд амар олон зүйл хийдэг байсан бол тэгээ ингээд одоо тухайн яг тиймэрхүү алдаанд гардаг байсан. Тэгээ ингээд арилжааны одоо юмтай хүлээж байгаа. Яг арилжаанд орё гэж яг ингээд бодонгууд шал өөр тэгээ community-тэй чатлсан ч юм уу шал өөр юм хийгээ явж байсан бас байдаг байсан л та ингээд яг өөрийнхөө цагийг өөрөө 100% ашиглаж чаддгүй. Тэгээ яг Австралид очоод яг нэг агууд ороод арилжаа хийгээд үнэхээр яг өөртөө фокуслаад яг л би үнэхээр те эсрэг талд яг арилжааны чарт нөгөө талд нь би суудаг те. Яг ингээд суугаад ирсэн үе эхний нэг 6 сарын дараа бол ингээд таталтууд маань хүртэл амар тогтчиход арилжааны таталтууд. Тэгээ таал мэдж байгаа шүү дээ Австрали бас ямар өртөг өндөртэй юм те. Тийм тэгээд яг тухайн өртгүүдийг бол ажил хийхгүйгээр одоо зөвхөн арилжаанаасаа ингээд зохицуулдаг. Тэгээ мөн давхар цааш нь ингээд данс маань хүртэл ингээд доктортой өсдөг. Яг тийм үеэс эхлээд арилжааг бол ашигтай арилжаа болцсон юм байна би. Гэвчтэй ер нь бол ингээд хэлэхэд бол шууд гараа өөр төрөл ажилласан юм байна тийм үү? Тийм ер нь бол яг өөр төр ажилласан. Яг тулаад тэр цагаас л эхэлсэн гэсэн. Тийм яг тэр цагаас яг өмнө нь бол яг ингээд бус руу амир чиглэдэг гэсэн яг тухайн үед л өөрчлөлт амир чиглэдэг. За тэнгуү сая хоёлаа Австралийн талаар ярьсан юм чи тэрний талаар дэлгэрүүлээд ярьж тэ. Тэнгүүд Австралид очоод одоо хүмүүст бас сонирхолтой баг. Хүн ингээд өртөг өндөртэй оронд очоод яг арилжаа хийгээд амьдарч болж гин үү? Мэдрэгдсэн зүйл ямар байсан? Одоо өөр оронд очичоод яг өөрийгөө хөгжүүлж эхэлж шít. Тэнгүүдээ санхүүгийн хувьд тэнд ямар хөө байсан? Арилжаа хийгээд тэр таатай нөхцөл байсан гэдэг талаасаа хэмжигчтэй хөрвөл. Австрали улс маань яг цагийн надад болохоор яг Австрали улсад очоод маш олон өөрчлөлтүүд гарсан л да. Тэгээ одоо шил нэг талаар яг өөртөө фокуслж эхэлсэн. Яг л өөрийнхөө төлөө юм хийн. Яг тий одоо арилжаан дээр фокуслах гэх юм уу. Тэгээд хоёулахыг арилжааны хувьд болохоор яг зах зээл цагийн зөрүү бас нэлээд хэцүү байдаг гэсэн. Одоо Нью-Йорк бол ихэнх хүмүүс Нью-Йорк дээр арилждаг шүү дээ. Би болохоор яг Австралид ерөөсөө Нью-Йорк дээр ерөөсөө баг арилждаг байсан. Яг нэг Нью-Йоркийн нээлтийг ч юм уу Нью-Йоркийн өмнөх ингээд яг 8:30-аас өмнө ч юм уу яг нэг одоо Монголын цагаар 7 цагаас хойш яг 7-оос 9-ийн хооронд л яг нэг чарт харчаал тэгэл унтчихдаг тий. Тэгээ манай яг надтай хамт арилждаг, скол нэг лайв трейд үздэг хүмүүс байсан бол тухай мэдж байгаа Нью-Йорк дээр арилжахгүй баг ингээд Нью-Йорк дээр алга болчихдаг тий. Тэрээс алга хийх хойд яг л унтчихдаг гэсэн. Амлах гэдэг шүү дээ тий. Унтчихдаг гэсэн. Тэгээд яг Австрали улсад бол яг арилжахад хамгийн гоё нь болохоор Азийг амар өглөө эрт босдог гэсэн. Нөгөө өглөө Азийн зах зээлийг бол маш гоё харцдаг, Лондонг харцдаг тий. Тэгээд яг тухайн үед болохоор 23 оноос 24 25 онд бол алт бол маш хүчтэй өссөн үе. Тэгээд тухайн үеийн өсөлт бол хамгийн их өсөлтүүд бол дандаа Азийн цаг дээр хийгдсэн. Тий. Тэгээд миний хувьд ч гэсэн хамгийн дэвшилттэй үе яг тухайн цаг байсан. Яг тухайн өсөлт яг арга барил гэхээсээ илүү тухайн яг бас цаг нь өөр амар гоё таарсан л та. Нэгт яг ингээд Аз дээр гоё өглөө бүтэн сууж чаддаг тийм тухайн цагтай болсон. Лондон дээр ч гэсэн болсон. Тэнгуүл яг тухайн үед тэрэнд нь маш гоё өсөлттэй бол таарсан тий. Тэгээ ихэнх хөдөлгөөн дандаа Аз дээр өсчөөд Лондон дээр нэг жоохон одоо юу гэдэг нь жоохон аж хөдөлгөөн хийчээд Нью-Йорк дээр тэгэл тий нэг жоохон өсөөлөд өсөхгүй бол буцаа жоохон улд орж ирдэг ч юм уу тий. Тиймэрхүү юуд байсан. За маргуй болохоор Австралид очиод ажилласан уу? Яг гоо үнэхээр зарим үед бол part time ажил хийжсэн. Тийм үнэхээр хийжсэн. Хоцны дэлгүүрт ажиллаж үзсэн. Мэдээж бас тэгээ бус хүмүүсээ бэрс ажил хийхгүй хүчлэхгүй очил хийсэн. Тэгээд тухайд хэлний бэлтгэлүүд англи хэлээ ч гэсэн хөгжүүлэх гэдэг хүмүүстэй харьцдаг ч юм уу. Ялангуяа хагассан саяны аль нэг өдөр нь бол тэгээ хоцны дэлгүүрт бол ажиллаж ийсэн. За тэрний дараагаас амжилттай болоод ирэхээр өнө ажиллаа бүр зогсоосон гэж ойлгохгүй. Тэгээ яа тэгэхээр очихтой болохоор эхний нэг 6 сар маар бол ажилласан. Яг нэг хагассан санд бол дэлгүүрт бол хүмүүстэй харьцаад ажиллаж байсан. Тэрнээс хойш л ерөөсөө ажиллаж хийгээгүй. Тэнгүүд Австралид одоо амжиргааны өртөг бол маш өндөр шүү дээ. Тийм маш 7-7 хоног явчихсан. Тий. Тэнгүүд тэр хэмжээг тэр одоо зардлуудыг нөхөж болохоор арилжаануудаа хийж гисэн гэж ойлгоно шүү дээ. Тий, ер нь бол тийм. Тэр бол бас маш өндөр дүнгээр ярих нь шүү дээ. Тий, маш тэгээд та өөрөөс Австралид байсан байгаа мэдж байгаа шүү дээ. Төлбөрөхэд л байрны төлбөрөхэд л 2-7 хоног шууд гараад ирдэг тий. Тэгэл хоолны төлбөр ч юм аа. Гэхдээ одоо ингэ бодохоор
байрны л үнэтэй байсан болохоос яг хоол унд бол адилхан л юм шиг санагдаад байна Монголтой харьцуулахад тийм. Энэ нас амар өссөн. Тэгээ зөв. За маргагийн хувьд болохоор юу яасна? Бүх зүйлийг бүх одоо сургалт сурсан зүйлсээ өөрөө бие дааж сурсан уу? Эсвэл ямар нэгэн тийм нөгөө менторшип буюу багшаа суралцсан уу? Яг эхэндээ бол яг тэр паттерныг ашиглаж хэлэхдээ бол одоо Archimedes-ийн одоо вебинаруудыг үзэж сурч байсан. Тэрнээс хойш бол дандаа л ер нь бол YouTube-ээс одоо арга барил хайж суралцаж тэг яг одоо бүр амар ингэ сургалт авсан яг ментор эдэртэй бол болоогүй. Тийм. Яг дандаа л яг өөрөө судалж өөрөө бас тэгэх амар дуртай. Тэг юмд баригдах биш яг өөрөө хөгжүүлж тэгээд суралцах амар сонирхолтой. Тийм учраас яг одоохонд бол ментор бол ерөөсөө авч байгаагүй. Тэгээ яг сургалт одоо хичээлүүдээ бол ихчлэн дандаа YouTube тэгээд ер нь интернетээс сурсан юм уу? Тэгээд интернетээс сурчингуудаа түүнийг батлагтаа бол дандаа чаартаа. Бусад хүмүүсийн одоо үзэгчдийн хувьд сонирхож ивэл чиний хувийн одоо үзэл бодол ямар байдгүй? Хүмүүс менторшип авах хэрэгтэй юу? Эсвэл бол яг хуваараа бие дагаа сурсан дээр үү? Аль нь илүү гэж бодож байна? Ер нь бол ментор гэдэг чинь өөрөө биднэрт өгж байгаа цаг хугацааг арилжаан зохицуулах ингээд одоо суралцах зүйлийг ингээд шүүгээд өгч байгаа гэж боддог байхгүй. Одоо юу гэдэг би ингээд маш олон арга барил ингээд сураад үзэхэд яг одоогийн арга барил яг сүүлийн ингээд тий арга барилаар бол ингээд одоо маш гой арилжаануудыг хийгээд шүү дээ та бүхэн мэдж байгаа бах. Тэнгууд яг над шиг одоо юу гэдэг одоо би ингээд арилжаан зохицол дээр 5 жил болох гэж байгаа гэхээр яг та эдс одоо 5 жил болгонд 2 мөн тий одоо 20 30 он болчихно тий тухайн бас арга барилаас өөр болоод ирдэг ч юм уу одоо зах зээлийн одоо арилжих одоо орчин хүртэл өөр болоод ирдэг ч юм уу тий. Тэгэхээр менторшип бол танд та бүхэнд юу заахыг одоо зах зээл дээр одоо арилжаад туршлагатай болсон юу болвол юу хийвэл сайн юу хийвэл буруу ингэдэг бол зааж өгөх маш одоо том нөлөө үзүүлнэ гэж боддог. Тэгэхээр таны цагийг хэмжүүн яг хөө төлбөртэй менторуд байгаа, төлбөргүй менторуд байгаа. Тэгээ янз бүр л байх л та. Маш олон. Гэхдээ үнэхээр суралцъя гэвэл ментор авч үзээд хамгийн гол нь тухайн тэр менторыг зааж байгаа зүйлийг өөрийн болгох нь маш чухал. Зүгээр ингээд хүн болгонд нь ажилтдаг арга барил гэж байгаа. Хүн болгонд ажилтгүй арга барил гэж байгаа тий. Хоёулаа хүртэл ингээд та миний арга барилаар ажиллаад танд нэг үр дүн гарч ийн тий. Миний арга барил би өөрийнхөө арга барилаар ажиллаж шал үр дүн гарч ийн тий. Үзэж байгаа хүмүүс маань ч гэсэн миний арга барилаар ажиллаж бас үр дүн гарч ирнэ тийм үү. Яг үнэ. Тийм учраас сурж болно. Ментороо сурж болно. Гэхдээ тухайн сурсан зүйлээ өөрийн болгох нь маш чухал. Тий. За энэ дээр бол мараг үзэл бодол тийм өнцгөөс авч байгаа. Тийм. Үнэхээр ментор байгаа бол та бүхэн маань яг тухайн менторсоо суралцаарай. Тэгээд суралцахтаа хамгийн гол нь тухайн ментор бас үнэхээр сайн арилжаа хийдэг үгүй юу? Ямар хандлагынаас хараарай. Ингээд та бүхэнд ингээд юу гэдэг утсан дээр мөнгө гаргаж ичээл ингээд юу гэдэг ингээд флекстэй тэгээд бас яг арилжааны зах зээл бас яг тийм хүмүүс бас хэцүү шттэ гэдгийг бол хэлмээр байна тий. Тэгэхээр яг тухайн менторын хандлагыг хараарай. Тэгээд яг арилжаан дээр яг та бүхэн үнэхээр зааж өгч чадхаар байна уу гэдгийг туршлагаас л их шалтгааллах юм болов уу гэж бодож байна. За хэллээ. Хоёул дараагийн зүйлс нь болохоор арга барил болон хэрэгсэл тий арилжааны хэрэгсэл. За маргагийн хувьд нууц биш бол одоо өөрийн яг хэрэгжилж байгаа зүйлсээ ингээд бусдад дийлхүүл. Ер нь бол ил байдаг тий марга бүх зүйлс ер нь марга ийлэх байх тийм барыг хийлээд шүү дээ. Тэрнийхээ талаар ингээд дэлгэрүүлж яриач одоо жишээ нь арга барил нь яг ямар арга барил гэж хэлэх үү? Ямар одоо хэрэгслүүд хэрэгжилж байна тий? Одоо индикатор байд юм уу? Юу байдгийг тэр талаараа бас гоё дэлгэрүүлээд ярил. За миний болохоор яг сүүлийн жил орчим яг SEO chart-ыг ашиглаж байгаа. Яг бүр ингээ Excel-ийг бүр ингээ олны нүдэн дээр гаргаж ашиглаж байгаа нь болохоор одоо сүүлийн 6 сар орчим юм да. Тэрнээс нь болохоор өнгөрсөн 6 болохоор яг өөрийн болгох гэж үзсэн. Тэрний өмнө болохоор cluster delta гэдэг MetaTrader 5 дээр ашигладаг байсан. Тэрийг бол ашигладаг байсан. Тэгээд тэрийг ашиглаад ирэнгууд нэг л дутуу зүйлүүд байдаг гэсэн байхгүй. Cluster delta дээр үү? Тийм, cluster delta дээр бидний яг одоо нэг яг нэг put print-ийг харчих болно шүү дээ, тийм үү? Яг өөр ингээ зүйлийг ашиглаж болно. Тэгэнгუთ энэс илүү дараагийн зүйлүүд юу байна гэж хайж үзээд нэлээд олон order flow платформуудыг хайж үзсэн. Тэгээд тэр дундаас хамгийн таалагдсан хамгийн одоо монголчууд ашиглах боломжтой зүйл бол ерөнхийдөө бол миний бодлохоор SEO chart гэж үзсэн. Тэгээд SEO chart-ыг ашиглаж байгаа. Тэгээд SEO chart-ийн хамгийн гол зүйл нь юу гэхээр хүн юу хүсэж чинь тэр зүйлээ бүгдийг гаргаж авч болно гэсэн үг. Одоо 100% өөрөө customize хийж болно гэсэн. Өөрчлөлт өөрийн болгож болдог гэсэн үг тийм. Тийм, ер нь өөрийн болгож болно. Одоо би үнэхээр юу гэдэг арай одоо зарим ингээд юунод болохоор зарим order flow болохоор ерөөхдөө бол ингээд жоохон баригдал байдаг байхгүй. Тэгэхээр тий SEO-ч болохоор ингээд зүгээр чи хүснээр ашигла, чи юу хармаар байх бүх зүйлийг харж болно гэсэн.
Тэр нь амар дагаад. Хэрэгч одоо үзэж байгаа хүмүүстэй. За Sierra chart гэдэг ямар зүйл байдгийг ингээд инженеэр тайлбарлавал одоо юу гэж хэлэх вэ? Sierra chart-ыг? Sierra chart болохоор зүгээр яг одоо захиалгын урсгалыг харах боломжтой гэсэн. Одоо яг одоо бид нэр яг Sierra chart-ыг яагаад ашиглаад байна гэхээр CFD гэдэг чинь өөрөө ингээд одоо futures-ийн датаг ашиглаад брокерууд маань биднэрт одоо ингээд хүргэж байгаа. Яг л брокерыг тухайн одоо биднэрт ингээд 3 дахьч одоо юу хийж өгч байгаа шүү дээ одоо байгууллага тийм үү? Дамжуулалт. Тэгээ дамжуулалт хийж өгч байгаа тийм. Бидэнд илүү том боломжийг өгч байгаа. Бид нар бага мөнгөөр арилжаа их боломжийг өгч байгаа тийм. Futures болохоор юу гэдэг вэ? Futures чинь тухайн одоо нэгдсэн системтэй тийм нэг exchange буюу нэг бирж дотор арилжаа хийгддэг. Тэгвэл тэд одоо харж байгаа та одоо юу гэдэг тэр бирж дээр харж байгаа таны харж байгаа дата, миний харж байгаа дата, өөр одоо дэлхийн Нью-Йорк дээр одоо тийм яг л голдыг харж байгаа дата, тийм магадгүй одоо Лондонгийн бирж дээр гарч иж байгаа тэр дата бүгд адилхан байхгүй. Тэ тань дээр харж байгаа 100 гэдэг контракт буюу гэрээний тоо над дээр адилхан 100 гэж гарч ирнэ. Тухайд адилхан 100, тухайд гэсэн 100 бүгдэнд нь адилхан 100 гэж гарч ирнэ. Тэгээ брокерууд болохоор брокеруулгаас өөр болчихдээ шүү дээ тийм үү? Тийм. Тэгэхээр тэр нэг гоё. Тэгээ Sierra chart-ыг болохоор бид нэр тэр тоог янз бүрийн байдлаар харж болно гэсэн үг. Энэ 100 гэдэг тоог зүгээр яг 100 гэдгээр нь харах юм уу? Энэ 100 дотор одоо 70 нь худалдаж авсан 30 зарсан гэж байдлаар харж болно. Тэнгууд энэ одоо 70-ыг хідээр нь оролт ирсэн. Энэ 70-ыг нэг хүн шууд 70 гэрээгээ шууд худалдаад авсан юм. Эсвэл тэр 70 дотор дахиад 5 6 хүн хуваагаад авсан юм уу? Тэ? Эдгээр шууд нэг доор авсан юм уу? Маш олон байдлаар хувааж авсан гэдгийг задлж хардаг гэсэн үг байхгүй? Тийм. Тэгээд мөн энэ дотор одоо энэ 70 дотор одоо юу гэдэг одоо time sales-ээр нь тий 333-аар нь одоо юу гэдэг 555 контрактаар нь шууд нэг дор ингээд авсан юм уу? Эсвэл ингээд яг түрүүний хэлдгээр амар олон хувааж авсан юм уу гэдгээр харж болно гэсэн. Тэгэхээр тухайн тоон дээр тоог харж бид нэр ялжин шийдвэр гар. Тэр болохоор Sierra chart. Тэгээд дангаас тоо биш тий одоо том цагаар нь гаргаж ирээд одоо алтны хамгийн одоо аль бүст хамгийн одоо байрууд байна тий худалдаа авалт байна одоо сэлүүд байна ч юм тий тиймэрхүү байдлаар харна гэсэн. Маш том платформ. Тэгвэл яг хоо жоохон үнэтэй за нэг сарын үнэхээр хамгийн бага пакэжээр ашиглавал нэг $70 доллар болох бах. Тэгээд ер нь үнэхээр бүр тултал нь ашиглая гэвэл сарын нэг $120-30 subscription төлөөд ашиглаж болно гэсэн. Тий. Sierra chart гэж байгаа зүйл дээр нь бас дээр нь дотор нь индикатор, ер нь индикатор гэж ойлгож байгаа шүү дээ. Тий, индикатор. Тэнгүүд дотроо ингээд задраа авчиж байгаа маш олон одоо багажууд байгаа гэж бодож байна. Маргагийн хувьдаа ашигладаг ямар багаж байдаг вэ? Нэршлэн гэвэл одоо. Миний хувьд болохоор одоо cumulative volume delta гэж байгаа одоо. Тийм, cumulative volume delta бол нэгт ашиглана. Тэгээ хоёрт болохоор volume by price буюу одоо тэр тухайн price дээр ямар volume орж ирж байгаа гэдгийг харна гэсэн. Одоо тэгэхээр нэг тухайн candle дээр тухайн цаг хугацаанд ямар volume биш, тухайн price дээр одоо ханшин дээр ямар volume орж ирснийг харна гэсэн. Энэ өөрөө амар ялгаатай. За тэгээд тухайн энэ хоёрыг ашиглаж байгаа. Тэгээ VWAP-ыг ашиглаж байгаа. За. Тэгээ VWAP нь болохоор одоо trading үед болохоор moving average гэж харж байгаа шүү дээ. Хүмүүс ингээл одоо 20 өдрийн нийт одоо айлч нэг moving average юм байна. Тэнгуут тэр moving average дээр volume хэмжиж байгаа гэсэн. Тэгээ VWAP болчихж байгаа тийм. За тэнгууд энэ гурыг ашиглаж байгааг одоогоор бол. Тэгээд яагаад энэ гурыг ашиглаж байгаа вэ гэхээр хамгийн эхлээд тэр cumulative volume delta буюу одоо энэ volume дотор үүсэж байгаа ялгаагаар. За одоо 100 худалдаа авалт байлаа 50 100 худалдаа авалт байлаа гэхэд 50 одоо зарах захиалга байна ч юм уу тийм. Иймэрхүү байгаад одоо нэг лаа байлаа гэж бодъё л бүгд 5 мэд нэг лаа үүссэн. Тэгвэл энэ volume болохоор за 5 мэд харилцаагаар за нэг Азийн сешн дээр нэг 4-500 хавцаа бай гэж бодъё 4-500 контракт тухай одоо volume одоо тухайн candle дотор 500 арилжааны одоо захиалгууд биелэгдсэн гэсэн. Тэгвэл тэрэн дээр худалдаж авсан 100 нь илүү гэж бодъё л доо. За. Одоо байрын дэлтэй 100 буюу тэр 500-аас 2 дуучна гэсэн. Энэ 500 дотор 250 buy sell-ээр арилж байна. Гэхдээ энэ хоёрын buy нь болохоор sell-ээс 100-аар илүү байгаа гэдэг дээлтэй гараад ирж байгаа байхгүй. Одоо ялгаа гэсэн. Зөв. Тийм. Тэгэхээр тухайн 500 дотор болохоор 300 баяр 200 дээлтэй байна гэсэн үг байна. Хүмүүсийн сонирхолт илүү их байна гэдэг. Хүмүүсийн сонирхол илүү их байна тийм. Тэгвэл тэр дельтаг зүгээр ингээд тоо гаргаад ирэх биш тухайн дельтагаар ингээд лаа үсгэж байгаа гэсэн үг. Cumulative volume delta гэдэг. Тэгээд лаа үсэж. Тэгвэл энийг өөр амар ашигла. Тэгвэл энэ болохоор яагаад чухал юм бэ гэхээр заримуд ханш унаад идэг мөртлөө cumulative delta маань өсдөг байхгүй cumulative volume delta маань. Тэгвэл яг тухайн унж байгаа хөдөлгөөн маань өөрөө хоорон хөдөлгөөн байх боломжтой гэж үздэг гэсэн. Тэгэхээр яг зах зээлийн энэ чиглэл нөхөр зөв буруу юу гэдгийг яг одоо өсөж байгаа унж байгаа хөдөлгөөн зөв буруу юу гэдгийг тухайн харж болох. Cumulative volume delta тэрээр хардаг. Яг хуу 100% бол яг
Тэгээд яг ингээд одоо зах зээл унжаахад chart маань одоо cumulative volume delta маань өсөж байхад хааш ингээд энэ буруу хөдөлгөөн байна гэж 100% үзэж болохгүй. Яагаад гэвэл чи маргааш нөгөө өдөр дараагийн өдрөдөө бас ингээд бас нөлөөлдөг учраас. Гэхдээ яг тухайн одоо юу гэдэг тухайн хөдөлгөөн тухайн үеийн одоо зах зээлийн reaction хөдөлгөөн маань үнэн зөв байна уу гэдгийг бол хараад таньж боломжтой. Тийм мэдэх боломжтой. Тэгээд дараа нь болохоор volume by price буюу одоо volume profile шүү дээ тийм. Энийг болохоор яг order flow-ын зах зээл болохоор market profile гэж ярьдаг. Тэгээ market profile-д болохоор дотроо болохоор TPO chart time price opportunity гэх байгаа. Тэгээ мөн volume profile гэдэг яг нэг зах зээлд цагаар нь ямар ялж орчихсан юм уу? Тухайн зах зээлд ханшаар ямар ялж орчихсан гэдэг хоёр ялгчдаг. Тэрэн дээр болохоор би болохоор яг тухайн өдрийн volume, 7 хоногийн volume, өмнөх өдрийн volume яаж хаана хүчтэй одоо support resistance байна гэдгээс харж агаад арилжааг хардаг гэсэн. Тэгээд гуравт нь болохоор тэр VWAP-ийн хувьд болохоор нөгөө нэг одоо ханш гэдэг өөр яг нэг average буюу одоо дундаж одоо тэр volume одоо тухайн цагт үүссэн ханшин дээр ямар арилжаа орж ирээд ямар одоо volume орж ирээд түүгээрээ яг ямар хөө graph үүсэж чинь гэдгээс хардаг байхгүй. Та харуул нэг юм одоо нэг давлгаа шиг юм байна. Тэнгуул та тэрийг ханшиг харуул ханш аль нэг байдлаар ингээд одоо тэр болохоор стандарт deviation гэж дууддаг байхгүй. Одоо 1 2 гэдэг стандарт deviation midpoint байгаа. 1 2 стандарт deviation. Тэнгуул ханш midpoint-аас дээшээ явбал одоо 1 дээр очдог ч юм уу дараагийн 1-ээс дэшээ бол 2 руу ордог ч юм те. Тухайн байдлаас ингээд арилжааны TP-г бас ингээд одоо арилжааг хаана хаах боломжтой гэдгээс харж болно гэсэн. Зөв. Тийм. Тэнгүүд сая болохоор маш их мэдээлэл одоо ингээд явлаа шүү дээ. Энэ бол цохос дурдаад өнгөрч байгаа. Цаашлуулаад ингээд судлыг байл маш том сэдв тийм ээ. Тэгэхээр Маругийн хувьд энэ одоо саяны ярьсан зүйлсийг хаанаас одоо олж үзэж ийсэн одоо бус үзэгчд маань үзхийг хүсвэл одоо судлахыг хүсвэл хаанаас байж болох? Энийг яг Монгол одоо сүүлийн үед яг нэг volume profile биш order flow-ын талаар маш олон одоо залуучууд гаргаж иж ярьж байгаа. Миний хувьд болохоор би нөгөө нэг юун дээр Robbins Cap-ийн одоо дэлхийн одоо авраг дэлхийн одоо арилжааны тэмцээн байгаа шүү дээ тийм Robbins Cap. Тэнд орж ирж байгаа хүмүүсийн одоо эхний одоо futures арилжаан дээр эхний одоо 5 байралтай одоо дансыг одоо 200% өсгсөн 100% өсгсөн тиймэрхүү хүмүүсийн ямар арга ашиглаж байгааг хайж ороод тэгвэл тухайн хүмүүсийн зааж байгаа сургалт байна юу байна гэдгийг хайж үзээд тухайн хүмүүс одоо шил YouTube дээр яг зарим нь Итали хэл дээр байгаа. Ялангуяа Итали, Европын нөгөө нэг яг англи хэлээр биш. Одоо Европын өөр орнуудаар герман хэлээр ярьдаг ч юм уу, Итали хэлээр ярьдаг. За тэгээ сүүлд харсан би бас нэг малайз хэлээр ярьсан нэг залуу үзэж ингээд. Гэтэ би нөгөө нэг Google Translation-ээр одоо англи руу гаргадаг ч юм. Тэгэж үзэж ингээд тухайн юмнаас мэдээлэлүүд харж байгаа. Тэгээд бас өөр ингээд номоос нэлээд үздэг. Одоо Waika Pattern 2 гэдэг нэртэй ном байгаа. Тэн дээр болохоор ингээд volume-ыг нэлээд бас тайлбарласан байна. Waika 2 гэдэг байгаа шүү дээ. Тийм, Waika Pattern 2-ын. Тэрнээс бас нэлээд үздэг. Тийм. За тэгэнгүүт хүн бол за арилжаач гэдэг. Суур мэдээ хардаг гэж байгаа, хардаггүй гэж байгаа. Одоо жишээ нь мэдээн дээр юу гарч ийн тий. Тэрнээс шалтгаалж одоо арилжаагаа бас ингэж одоо дээшээ юу доошоо юу гэдэг шийдэх хүмүүс байдаг л да. Тэгэнгүүт Маругийн хувьд тэр тал дээр яадаг лээ. Анх бол би суурьмд амар хардаг байсан байхгүй юу. Яг мэдээ ингэж чинь дэлхийн зах зээл ингэж чинь гэж хардаг байсан. Тэгээд ихээр маш олон мэдээллийг хүрт авах хэрэгтэй болчих тийм маш олон зүйл мэддэг болох гэдэг. Зах дэлхийн одоо зах зээлийн талаар ч юм уу тийм. Яг одоо энэ зах зээлийн чиг хандлага юу байна тийм. Одоо хаана дайнд гарч ийн гэдэг мэддэг. Тэгээд яг тухайн үедээ тэгээд ихээр нэг пакет одоо хөдөлгөөнийг одоо шийдэл ингээд импульсээр нь барьж авах гэж амар хичээдэг байсан байхгүй юу. Одоо нэг томоор нь тийм. Одоо нэг өдөр орчоод гарах биш гэдэг маш томоор нь хэдэн өдөр нь хэдэн сараар ч юм уу. За хэдэн сар биш байх хэдэн 7 хоног ч мэд өдрөөр нь барьдаг байсан бол барих гэж хичээдэг байсан бол одоо мэдэн дээр суурилж одоо болохоор яаж юм гэдгээр мэдээг ерөөсөө орхицсан. Яг харах ёстой. Гэхдээ миний болохоор яг одоо суурь мэд ерөөсөө харахгүй байгаа. Суурь дээрээс харахгүй одоо. Гэхдээ хүмүүс харах ёстой. Харах мэджээл илүү сайн. Одоо таны арга барил шалгалаад яагаад вэ гэхээр миний хувьд болохоор скальп тэр богино хугацааны харилцаа. Богино хугацааны. Яагаад тэгж байгаа вэ гэхээр ер нь бол таад мэдж байгаа арилжаан дээр өдөрт бол нэг 100-аас 120 pp-г барихыг зорддог. Тийм учраас яг тухайн цагт ямар хөдөлгөөний реакшн орж иж байна, ямар ордерууд орж иж байсан шалтгаалаад тэгээ арилжааг барьж одоо арилжааг хийх сонирхолтой. Тэгэхээр яг мэдээтэй том мэдээтэй хөдөл ерөөсөө арилжааг хийдгүү. Тухайн мэдээг өнгөрөөд хүлээн өнгөрчөөд тухайн мэдэн дээр үүссэн одоо реакшнууд яаж гарч ирж байгаас шалтгаалаад арилжааг хардаг гэсэн. Тэр нь өөрөө яг надад бол амар зохицоод байгаа.
Тэгэхээр таны арга барил үүдийн скальпер барьдаг ч юм уу 7 хоногор нь барьдаг ч юм уу тийм бол мэдээ харж байгаа. Бас нэг өөр ойлгох. Хугацаанаас хамаарат байна, тийм үү? Тийм. Тэгэхээр зах зээлийн чиг хандлага тий. Тэрийг сайн харж арилжаа хийвэл бас өөрөө маш сайн. Миний бодлохоор надад болохоор яг одоо арилжааг өөрөө яг тэгэж суурь мэдээ харахгүйгээр яг тухайн өдөр болгоны реакшныг барьж авч арилжаа хийх нь өөрөө маш зохиод байгаа гэсэн үг юм тий. Түүнийгээ дагаад маш сайн үр дүн бас гарч байгаа. За мар болохоор back test хийж ирсэн үү чиний хувьд? Хүмүүс бас ингэ зөвлөх үү back test хийж? Back test зөвлөн шүү дээ. Сүүлийн үед болохоор миний back test амар гоё болсон юм. Тэгээ өдөр өмнө болохоор FX Reply нэлээд ашигладаг гэсэн. Бүр тэрний өмнө болохоор нөгөө MetaTrader 5 дээр trading simulation гэдэг гэсэн байна. Тэрийг ашиглаж тэр бол үнэгүй гэдэг гэсэн тэрийг ашиглаж байсан. Тэрний дараа болохоор FX Reply-г ашиглаж байсан. Тэгээ тэрний дараа одоо болохоор юу болж юм гэдэг SEO chart ажиллаж байгаа. SEO chart-ийн хамгийн гоё зүйл нь юу вэ гэхээр нөгөө нэг бүх тухайн өдрийн мэдээллийг өөртөө компьютер татаад авчдаг байхгүй. Одоо ч үгдийн хоёлаа ингээд яг одоо өчигдрийнхийг биш. Хоёлаа нэг 5 жилийн өмнөх датан дээр ажиллая л та. Тэнгуул хоёлаа яг одоо SEO chart-ийн reply дээр гэсэн. Reply сонгоод тэнгуутаа trading simulation гэж байгаа. Тэрийг сонгонгуудаа хоёлаа 5 жилийн өмнөх одоо өндөрлж 9 сарын 19 тийм үү? 9 сарын 19-ний 5 жилийн өмнөх 9 сарын 19-ний датаг татаад ирсэн. Тат өдрийн алтны одоо чарт яаж идэлсэн. Тэнгуул яг тухайн датаг татчих ирэнгуудаа яг ингээд эхнээс 1 минутаар нь явуулна гэсэн үг. Тэр чинь амар гоё ингээд 1 минутаар явуулаад өдрийн ингээд маш хурцтай. Тэнгуул одоо юу гэдэг 1 минутыг 10 секундд гараад ирч юм. 1 минутыг 5 секундд гараад ирэнгүүт ингээд хааш ингээд амар хурдан явдаг. Тэгэл тэр үед зогсоож байгаа л арилжааны шийдвэрийг хараад за одоо энэ хааш яг одоо юу хийж ингээд. Тэнгуул тэр өөрөө шууд датан дээр ажилладаг. Тэгээ тэр үр амар гоё. Тэгэхээр backtest-ийн янз бүрийн аргууд байгаа л да. Та бүхэн маань тэгэхээр боломжтой бол FX Reply $35 сарын subscription аваад ашиглаад үз. Бүр болохгүй TradingView дээр те $7 төлөөд биш $14 төлөөд юу backtesting хийж болно. Өөр ямар нэгэн арга байлыг тухайн арга барилаа өөрийн болгохын тулд backtest өөр амар чухал. За үнэхээр backtest хийж чаддгүй маа гэхэд өдөр болгоны Нью-Йоркийн нэг зах зээлийн нэг хэсэг болоод байвал үнэхээр чухал. За backtest-ийн хувьд болохоор юм байна байна. Тэнгүүд хүмүүс одоо журнал юм буюу тэмдэглэл хөтлөхтэй арилжааны тэмдэглэл хөтлөх гэдэг зүйл мараагүй хувьд хэр чухал уу? Бусад одоо үзэгчдийн хувьд бас өөртөө хэрэгжүүлвэл ямар үр дүн гарах уу? Хэр чухал байх вэ? За журнал гэдэг нь болохоор яг одоо та одоо яг одоогийн хоёлаа ирээдүйн өөртөө зориулж байгаа одоо яриа байгаа байхгүй. Би бол тэгж боддог. Одоо яг ирээдүйн өөртөө зориулж байгаа хөрөнгө гэсэн үг. Журнал тэмдэглэл. Миний хувьд болохоор би яг журналыг бүр амар тууштай хөдөлсөн болохоор 2022 оны 9 сараас хойш үгүй. Яг одоо миний ингээд бүх журналууд байна. Өөртөөгөө ажиллаж эхэлсэн үеэс. Тийм яг өөртөөгөө ажиллаж баг ингээд тухай тийм эхлээл үүдээ ингээд тухайд арилжааныхаа шийдвэрүүдийг гаргачаал шийдвэрүүдэд оруулчаал тэгэл яг шийдвэрийн зургийг оруулчаал яг тухайн үед одоо ямар мэдрэмж төрж байгаа надад тийм тэрийг бүгдийг бичээд тэгээд ингээд явсан гэсэн. Тэгэнгүүт тэр журнал одоогийн намайг бий болгосон. Одоо өнгөрсөн ярилцаачид арилжаанууд намайг бий болгосон байхгүй. Тэгэхээр надад тэрний бол хамгийн том нөлөө үзсэн журнал. Хүмүүс гэсэн журнал хөтлөх хэрэгтэй. Яагаад гэвэл тухайн үед мэдж байгаа, мэдэрсэн одоо мэдрэмжүүд тухайд гаргасан алдаагаа хүмүүс одоо журналаар мэдэх боломжтой байхгүй. Зарим үед үнэхээр үгтэй. Миний бодлохоор 5-4-өөс арилж байгаас нэг хийх дургу. Яагаад гэвэл журналаа ингээ харангууд хамгийн их арилжааны алдагдлууд 5-4 байгаа. За, сонирхолтой бас тий. Яагаад 5-20 юм бэ гэдгсэн чинь 5-20 бид нэр ингээд амар нэгтэй маш том хөдөлгөөний хүлээгээд идэв юм байна л да. Одоо энэ тий 5-4 нэлээд том өсчих юм байна. Тэгээ 7 хоногийн дараа бас хаагддаг шүү дээ тий. Төгсгөл хаагдах маш том хөдөлгөөнд орж ирэх юм байна гэж үзээд тэгээ 5 дахьад нэлээд ингээд том хөдөлгөөн барьж авах гээд ингээд амар дайраад идэг юм. Тэрнээс л маш том алдагдлуудыг хүлээдэг. Эсвэл өмнөх 2-р 3-р 4-р гэх юм уу 1-р 2-р 3-р 4-р одоо арилцсан ашгаа буцаагаад тавтад алддаг ч юм уу тий. Тиймэрхүү ингээд зүйл журналаар гаргадчихж байгаа байхгүй. Тийм учраас тавтуудаас нэг арилжийг сонирхолгүй. Тий. Тэгээд бас нэг тавтууд төр учраас тэгээ зарим үед ихэр арилжааг бас ингийн хийхгүй хажуудаа нэг тий нэг биер тавьчихсан ч юм уу. Тэгээд ирэнгүүт санхүүгийн одоо юу тий шийдвэрүүд маш өөр болоод ирдэг ч юм тий. Тийм учраас энэ бол тавтууд дээрээс арилжаа хийдгүү. Тэгээд бас нэгд өдөр бас жоохон хэцүү. Амарч аваад орж ирэх гэсэн үг. Тэгээ амарч аваад орж ирэх мөн ингээд зах зээлмаар ингээд нэгд өдөр тий одоо виклигийн лаа эхлэж байгаа учраас бас жоохон хэцүү байдаг.
Нэгдгээ оройноос бол гайх. Нэгдгээ өглөө Аз, Лондон дээрээс нэлээд хэц. Тийм учраас энэ бүх зүйлсээ журналаар гарч байгаа байхгүй нэ. Зөв зөв. Тэгэхээр журналаар ямар алдаа гараад байгааг нэгт мэднэ. Хоёр дахь алдаагаа яаж шийдэхээ мэднэ. Тэгээд зүгээр одоо 5 дээр алдаа гараад 5 дээр арилж яхэл билж байгаа шүү дээ. Тэгвч мөнгө алж ирсэнээс. Тийм мөнгө алж ирсэн. Зүгээр мөнгө хамгаалаад үлдсэн. 5 дээр алж. За тэгэнгүүт ингээд журналаа хөтлөөд ирэнгүүт би нэг ийм арилж хийж гэр ингэж тийм ээ гэдэг өөр ингэсэн итгэл юмштэй болчих. Тэгээд дараа нь яг тэр журналаа дамжуулаад би өөр ингэсэн арга барилыг бий болгочих. Өөрийнхөө мэдээлэл дээр ажиллаж шүү дээ. Энэ нь би ажилт юм байна, ажилуулт юм байна тэгээ чаддаг. Яг л нөгөө ганц хүний компани гэж боддог. Тий. Компани гэдэг чинь өөрөө одоо орлого зарлага сайн одоо хянахгүй бол бас хэцүү шүү дээ, тийм ээ. Тий. Яаж орлоготой юун дээр ажилтیں۔ Юун дээр сайн ажиллаад байгаа. Тий. Юун дээр буруу ажиллаад байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгээ тийм учраас журналыг бол заавал хөтлөх хэрэгтэй. Одоо заавал хөтлөх журнал гэдэг амар том юм биш байхгүй юу? Зүгээр орсон орлогынхаа зургийг скриншот хийлээ, скрол юу гэдэг кофе хийлээ. Тэнгуудаа зүгээр л Notion дээр би одоо Notion дээр хийж байгаа. Та мөнгөөр бичих одоо юу гэдэг бичих шаардлагагүй бол зүгээр одоо MetaTrader 5-ын датанууд татаж оруулж ирээд одоо янз бүрийн төлбөртэй журналууд байгаа л да Edge1 байгаа, Trade Zella байгаа тиймэрхүү зүйлийг бас ашиглаж болно. Гэхдээ би бол анханасаа Notion хийгээд эхэлсэн. Notion дээр хийгээд эхэлсэн учраас яг одоо Notion дээр явдаг. Зөв. За хоёулаа ингэж байна. Нэг хүний компани орлого зарлага хяндаг гэж байна. За тэнгүүд ер нь тэнгүүд арилжааргаа оруулаад эн чинь яг бас ярангуй одоо хоёулаа энэ нэг гоё ингээд дэлгэрүүлээд эрсдлийн менежмент рүү орё. За тэнгүүд эрсдлийн менежментийг яаж хийвэл хамгийн тохиромжтой байдаг юм бэ? Өөрөө чинь хувьд хүмүүст бас одоо юу гэж зөвлөх үү? Эрсдлийн менежмент хүмүүс ингээд эрсдлийн менежмент гэхээр манайха амар их сонсцсон байхгүй. Бүгд мэднэ. Нөгөө л 1% гэж ярьдаг те. Нөгөө л 1%. Тэгээ бүгд мэддэг нөгөө өлөг болсон. Гэхдээ тэр 1%-ийн хэр хүчрхэг гэдгийг мэддэг байхгүй. Одоо юу гэдэг тэгэхээр хүн болгоо дараалж алдаж болно тийм үү? Дараалж алдаж болно. Тэгээ миний хэлсэн дараалж алдсан зөндөө олон тохиолдлууд байгаа. Маш олон тохиолдол байгаа дараалж алдсан. Зарим нь 5 6 алдаад за бүр зарим нь 10 удаар дараалж алдчихсан. Тэгнь. Тэгвэл тухайн үед 10 удаа дараалаад алдаад ирэнгүүт л одоо юу гэдэг би үнэхээр 1% ч юм уу. Би бол яг үндэл 1% бас байртгүй. 1 хоноод амар том байдаг. Бүр томдоо ордог гэсэн үг үү? Тийм, томдоо ордог. Ер нь 0.5%, бүр чадвал 0.25% барьдаг гэсэн. Тийм. Тэгээд ер нь бол дансыг бол нэг сардаа нэг 8-аас 10% өсөхийг зорддог. Тийм. Нэг тийм. Тэгэхээр дансыг бас ингээд нөгөө бид нар эрсдлийн менежментийг амар олон хуваачиж болно л да. Тэгээд болохоор ингээд үндсэн данс гэж байгаа тэрийг болохоор хуваар өсгдөг. Тэгээд зүгээр л хуваар л хардаг. Ерөөсөө үгүй нэг $1000 эрсдүүлээд хэд $2-3,000 олчих биш. Би 1% юм уу эсвэл 0.5% эрсдүүлээд тэдэн хувь олчих гэж ирдэг. Тэгэн гутаа нөгөөх нь болохоор жижиг дансыг одоо өсгдөг гэсэн. Жижиг дансыг одоо яг одоо ч үгүй би ингээд нэг $10,000 данстай байлгаж бодол жижиг дансан дээр 10,000. Тэнгууд энэ 10,000-а дахиад 2 данс нээчихнэ гэсэн. За 5,000 хуваачлаа. Үгүй. 10,000 дээрээ хажуу талд нь яг 1% оруулчих $100. За. Тэгвэл $100-оор тэр хувь өдөртөө эрсдүүлээд харилж яана гэсэн. Тэгвэл тэр чинь зарим нь $200-300 болон зарим нь алдсан шүү дээ. Алдахад нь ахиж оруулж ирнэ. Эсвэл ахиж оруулж нэг боломжтой, эсвэл ахиж оруулахгүй тэгээд тухайн өдөр тэгээд арилжаад дуусчих. Анх би өөрөө яг тийм данс тэгж үсгэж байсан. Тийм. Ер нь бол анх бол $20-с эхэлчихлээ. Өдөр болгон алдах хэрэгтэй $20-тай. Тэгвэл яг тухайн 20-ороо ингээд хамгийн жижиг лотоорч мэг баг арилжаанд орж. Тэгж үсгэж яг өөрийнхөө капиталыг бий болгож байсан юм. Баг дансыг өсгөж биштэй өндөр дүнгээр тийм үү? Гэхдээ энэ бас нөгөө талдаа бас эрсдэлтэй, бас ашигтай. Тийм. Алдууд би нөгөө дансынхаа 1%-ийг алдах гэдэг байгаа байхгүй. Жижигхэн. Олоод би нөгөө дансны 2-3%-ийг авах гэдэг байгаа. 3-аас дээш ч юм уу тийм байна. Тэгэхээр яг эрсдлийн менежментийг хэр сайн зохицуулж чадчихна гэдэг шалтгаалаа. Заавал 1% барих шаардлага байхгүй. Гэхдээ дансаа хуваачч бол тийм саяных шиг хуваагаад иж болно. Тэгээд яг тэр нэг дараалсан алдагт хүн болгон дээр нь хадагдаас ирсэн, цаашдаа ч ирэх байх. Энийг ирээд зогсохгүй тий өөр таад арилж байгаа хүмүүс ч гэсэн сая л надраас 2-3 хоногийн өмнө нэг залуу битсэн л тий би ингээд алдахгүй байгаад байна тий яг өдөр болгон 40-100 ингээ бариад ингээд энэ сүүлийн өдрөөс алдсангүй гэж ярьж байгаа тий бас гоё сонирхолтой юм тий тэгэнгүүт ингэж байгаа хүн яг хамгийн том алдагдлыг хизээ үлээдэг вэ тэгэхээр дараалсан алдагдал ш дараалсан хождын дараа үлээд юм байна л та яагаад вэ тэгэхээр дараалсан хожлын дараа хүн юу гэж боддог вэ тэгэхээр өөрийгөө биеэ тоож эхэлнэ нэгт хэд итгэлтэй байдал үүсэх гэдэг. Хэд итгэлтэй байдал тий. Хэд итгэлтэй байдал үүсээд арилжааг ингээд тий. За миний шийдвэр баг зүв байна тий. Би барыг энийг мэднэ. Тэнгууд л хүн яадаг вэ гэхээр өмнөх одоо дөрмөдөө зөрчиж эхэлдэг шүү. За би ингээд нэг тий одоо дарааллаад 10 удаа ялчлаа гэж бодъё л тий арилжаан дээр дараалал 10 удаа ялчлаа.
Тэнгууд яг 11-т дээр яг өмнөх 10 удаа ялсан шигээ яг эрсдлийг гаргахгүй, илүү эрсдлийг гаргаж ирлээ. Тий. Тэгээд ирэхээр хүн одоо яг дараагийн арилжаан дээр яг ингээд дараагийн олон ялалтын дараа өөрийнхөө тансыг алдчих эхэлдэг. Том томор нь ялангуяа жижиг алдахгүй ш том том нь хэлж. Тэгэхээр эрсдлийн менежмент маш сайн зохицуулах хэрэгтэй. 1% сайн байр. Яг тэр олон ялагдал ирнэ, олон стоп лоссын үе ирнэ. Түүн дээр л амьд үлдэх хэрэгтэй. Тий. Тэг бол боломжтой байж л. Тэгмэд за Маруугийн хувьд болохоор манай үзэгчид ч гэсэн мэдж байгаа бах үнгүй мэдлэг тараах юм маш хичтэй тий. Тэр бол бас нэг айгуу гоё чанар гэж би бол хувьяасаа хардаг гэхүү тий. Тэнгүүд яагаад одоо энэ зүйлийг эхлүүлэх болсон бэ тий. Тэнгүүд бүх юм ингээ үнгүй гаргадаг ч тий. Бүх мэдээлэл ингээ үргээд. Тэнгүүд энэ нь болохоор за сэтэл нь одоо яагаад ямар мессеж хүмүүст юу хүргэхийг зорьсон бэ? Анх бол яг Монгол койноос биш Монгол койн яг койны зах зээлээс орж ирсэн л дээ. Анх бол яг койны зах зээлээс орж ирсэн. Койн дээр ялангуяа яг Монголд хүмүүс маш олон койн сонирхож эхлээд маш олон койн дээр те одоо олон алтхан алдаад тэгж гэсэн тухайн үед болохоор койн дээр одоо өөрийн шинжилгээ хүргэж эхэлсэн яг бол хүмүүс одоо яг техник шинжилгээ мэдтгүү хүмүүс ч олон байсан. За техник шинжилгээний дээр ингээ хүмүүс ингээд ийм койн ингэж харагдчих, тэгж харагдчих гэдэг амар тэгж хүргдэг байсан. Хүргэж эхэлсэн. Тэгээд ирэнгууд дараа нь яг юу ажиллагдсан бэ гэхээр би ингээ хүмүүст ингээд өөрийнхөө одоо харж байгаа өнцгүүдээ хүргэж эхэлснээр би өөрийнхөө алдаануудыг харж авсан л да өөрөөсөө. Тий. Тэгэхээр нөгөө нэг лайв ч юм уу, лайв трейд, лайв вебинар юу тэрнээс би өөрийнхөө алдааг өөрийгөө давхар хяндаг гэсэн. Тэгээд одоо юу гэдэг нь та хэд ингээд 2-3 цаг лайв хийчих штэ одоо сүүлд ингээд YouTube дээр хийдэг. Тэгвэл бол тэрийг дараа нь би ингээд оройн ч юм маргааш дахиж нэг удаа үздэг гэсэн. Тэгээ би юу алдаан дээр гаргав. Тэ би яриа хэлгэн дээр юу алдах вэ? Юун дээр алдаа гаргаж чинь, юун дээр хяналт тавих вэ? Тэ одоо арилжаан дээр ч гэсэн шийдвэр гаргахдаа би яг юу харж байна? Тэрийг давхар хяндаг давхар. Тэгэж хийдэг. Тэгээд нэг тийм хоёр талаараа би бас өөрөө сурсан зүйлээ хүмүүс хүргэж тэргээс өөр юм болгож чаддаг бас тийм стайл юм шиг. Тийм. Тэгээд одоо сурсан зүйлээ хүмүүс зааснаар өөрөө бас дахиж тэрнээс сурдаг ч юм уу те. Энэ нэр ийм байсан юм шүү дээ те. Нэг сонирхолтой өгөөд чинь суралцах хамгийн шилдэг арга бол багшлах гэсэн бас нэг үг байдаг те. Тэгээд ирдэг. Тэнгуут тэрнээсээ давхар ингээд давхар ингээд одоо юу гэдэг суралцаа юм шүү дээ. За одоо тэнгүүд дараагийн бас асуух чаас бол маш сонирхолтой хүмүүс те. YouTube дээр ингээд шууд лайв шууд ингээд бодитоор явж байгаа бичлэгэн дээр хүмүүс ингээд үзээд 300-500 хүн байна баг үздэг байх. Тийм ер нь нэг удаагийн лайв дээр дунджаар нэг 300-аас 400 хүн тий. Хамгийн ихтэй сүүлд нэг 500 гарч байгаа шүү. Яг лайв дээр. Миний хувьд бодохоор ингээд яг тийм олон хүний өмнө ингээд арилжаад байж ин гэдэг бол ер нь л маш их тийм одоо эвгүй мэдрэмжтэй хэцүү байх бас тийм тэр хүмүүс ингээ хараа сууж байгаа ч. Би бол тэрний тэр одоо яа ирж байгаа хүмүүсээс ирж байгаа тэр одоо амар олон хараа сууж байгаа гэдэг тэр одоо прешерийг яаж одоо давж ийн тэр нь одоо яг ямар давуу тал үүсгэж ийн ямар сул тал үүсгэж ийн тэр талаараа ярьж. Анх ерөөсөө би яг лайв арилж хийдгүйсэн байхгүй. Тэгээ анх юу гэдэг нэг надаас болж хүн мөнгө алдах гэдэг айдастай амирх байсан. Бас дарамт шүү дээ энэ тийм бодлоор ер нь бол одоо ч л үгүй би ингээд алдаад одоо шийдвэр буруу гаргаад алдаг түлээж бол ганцаар алдсан бол за яах вэ нэг өдөр тий. Алдсан шүү дээ гэж бодоод өнгөч наа. Тэнгууд намайг дагаад арилжж байгаа за 10 ч вэ 2 хүн ч вэ тухайн хүн надаас л мөнгө алдчихж байгаа байхгүй. Яг үнэ. Тий. Тэгээд ирэхээр шууд дарамт ингээд надад ирсэн дарамт биш шууд ингээд нөө би хүний мөнгө алдчихлаа гэдэг дарамт ороод ирдэг. Тэгээд тэрнээс л би ерөөсөн анх бол ерөөсөн лайв арилжаад хийдгүйсэн. Хүмүүст бол ингээд өнцгөө арилжааныхаа өөрөө харж байгаа өнцгөө хүргчээд тэгээ одоо хүргчээд ингээд арилжааг явсны дараа би эндээс орцсон. Тэ энд ингээд тип явах гэж байна ч юм уу. Би сая тэнд ороод столоо зохиулчлаа ч юм. Тэг ингэж хүргдэг байсан бол сүүлийн үед яг юу ажиглагдсан бэ гэхээр яг ингээд лайв арилжаа одоо Монголд яг энэ лайв арилжаа хийдэг залуучууд бас цөөхөн байх гэж боддог. Яг тухайн яг ингээд шийдвэрээ гаргахтаа хүмүүс түргээд тэгж явдаг залуучууд цөөхөн байдаг учраас Монголын арилжааны юуг жоохон дараагийн түвшинд гаргая. Тэ одоо яг үнэхээр ингээд арилжааг шийдвэр гаргахтаа хүмүүст яг ямар хүн нөхцөл байдал үүсгдэг юм. Тэ ямар процесс явдаг. Тийм ямар процесс явдаг. Нэг арилжаа хийх гэж 3 цаг ингээд чартаараа сууд юм уу те. Тэгээд яг тиймэрхүү зүйлийг хүмүүст хүргэх зорилгоор анх лайв арилжаа хийжсэн. Тэгээ мөн яг ингээд яг бусдад би ийм арилжаа чинь шүү гэдэг бас харуулт өгсөн болов гэж боддтой. Бас өөрийгөө батлаад бусдад нээж харуулж те чадчихна гэдгийг би харуулж байгаа. Яг одоо юу гэдэг
Яг 7 сарын 7-оос хойш яг анх ингээ хүмүүст гараад лайв ярьж хийж байгаа байхгүй. Одоо YouTube дээр ялангуяа. За тэгээд тэрэнгууд бидний зорилго тавьсан л та бидний 1000 pips барьж тэ. Яг нь одоо ингэ өнгөрсөн 2 сарын хугацаанд яг дундуур нь би нөгөө 8 сараас яг 8 сарын сүүл хүртэл нөгөө нүүлт хийгээс Австралийн Солонгос руу нүүж мүгээд тэгээд яг тухайн үед бол арилж авал хийгээгүй. Тэгтээ 7 сар дотор за тэгээд 8 сарын сүүлээр 9 сарын ихээр бол яг ингэ лайв арилжаадыг хийж байгаа. Тэгээ одоогор бол 9 арилжаа хийсэн яг бөөнөрөө нийтдээ. Тэнгууд түүнийх нь 1 stop lossтэй, 1 break-in, 7 TP авцсан байгаа яг одоо. Тэгээд та хэд мань хэрэг үзхийг хүсэж байгаа яг одоо Maro Trader YouTube хуудасаас ороод үзэж болно, харж болно. Тэгээд бүх одоо тухайн лайв одоо юунууд одоо шийдвэрүүд бүгд тэн дээр байгаа. Яаж харж орсон те. Зарим үед юу гэдэг ингээд үнэхээр орохгүй бол ингээл юу гэдэг байли орохгүй гэдэг бол ингээд орж гараад болдог. Зарим үед надад их худлаа яриад энэ чартыг худлаад яг одоо орё гээл. Тэгээд ороод нэг игээд 9 минутанд TP аваа. За одоо өнөдөр ингээд арилжаа болчлоо ч юм уу тэгж дуусах зөндөө байгаа. Тэгэхээр яг ингэж гаргаж ирэхээр яг одоо зорилго болохоор 1000 pips гэсэн байгаа. Одоо нэг 742 pips барьсан байна тий. Анхнаасаа юу гэдэг анх ингээд мөнгөн дүнг амир ярих гэж бодсон юм л та. Би $500 эрсдэлд $1500 гэдний дүүр хийж болохоор байна гэж харуулъя гэж үзсэн. Тэгээд яг ингээд харуулаад ирэнгууд нөгөө хүн болгоны орж байгаа арилжааны юунууд өөрчтэй. Одоо лотууд тий. Зарим нь 0.1, зарим нь бүр 1 лот ч юм уу тий. Зарим нь 2 лот 5 10 хэд хэдээ. Тэгээд ордог. Тэнгууд зүгээр юу яачи? Юу яачи? Нөгөө нэг пипсэр бодчих. Тэнгууд пипсэр бодонгууд хүмүүс зүгээр шүүд өөрийнхөө лотоор үржүүлээд ороод байгаа бол тэр үр дүн гараад ирнэ. Тэгээ яг одоо яг хичнээн хүн яг дагаж арилжаа хийж байгааг бол би сайн мэдэхгүй байна. Гэхдээ юу гэдэг нь TP аваад за мархан дагаж орсон хүмүүс байвал арилж бичээрэн гол маш олон хүмүүс бичдэг л дээ. Тэгэхээр бас нэлээд олон хүмүүс дагаж арилжаа хийж байгаа. Гэхдээ би нэг бол ерөөсөө юу гэдэг нь сигнал гэж бол ерөөсөө хүмүүс бити хараасаа гэж үзэж байна. Зүгээр би та бүхэнд юу үзүүлээд байна гэдгийг процессыг үзүүлмээр байгаа байхгүй. Яг арилжаа гэдэг ерөөсөө мөнгө олохтой биш. Яг тэр мөнгө олоход хүрж байгаа наадлын энэ үйл явц нь өөр амар чухал шүү. Тэгээ үйл явц нь амар чухал. Энэ үйл явц дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Процесс дээр маш сайн анхаарад энэ процесс дээр гаргаж ирж байгаа шийдвэрүүд чинь бидний үр дүнг шийднэ, тий. Тэгээ тийм учраас яг тэр процессыг л бий болгох гээд явж байгаа. Тэгээ цаашдаа ч гэсэн ер нь яг миний хувьд яг лайв ярьж байгаа бүгд дандаа YouTube дээр явагдана. Тэгээ 7 хоногт 2 удаа лайв трейд хийдэг ч юм уу, тий. Тиймэрхүү байдлаар явж байгаа. Тэгээ яг одоо нэг Монголд ирсэн ажиллаар ирсэн байгаа болохоор одоо хийхгүй байгаа. Гэхдээ буцаад Солонгост очиод захад хийж эхэлнэ. Тэгээ 1000 pips-ээ барьчвал цаашдаа одоо юу гэдэг нь челленжүүд ч юм уу, фан тэрхэн давах байх ч юм уу, тий. Арилжааны шийдвэрүүдийг бас яаж гаргаж яах тэрийг хүргээд явна. Ойлгомжтой. Тий. За манай подкастын маань энэ түрээ төр завсарлаж байна. Бидэнтэй хамт уураа эргээд уулзцгаая. Cocktails and Candlestick подкастта эргээд тавтаа морил. За эргээд одоо хэдүүлээ түрүүний явж исэн гоё яриагаа үргэлжлүүлцгээе тийм ээ. Одоо дараагийн сэдв бол маруу зөвлөгөө ба ирээдүй. Нөгөө одоо энэ дэлгэсний ард сууцгаа арилжаачтай хоёлоо өөрсдийнхөө хувийн зүгээс, чиний хувийн зүгээс арилжаачны зүгээс зөвлөгөө өгнө шүү дээ. Тэгэхээр CFT арилжаанд чинээр орж иж байгаа хүмүүс байгаа тийм ээ. Тэнгүүд тэр хүмүүст одоо яг чиний зүгээс ямархуу 3 зуршлыг сурцсан байвал орж ирэхээс өмнө ч юм уу тийм. Тэр талаас нь ярил яг бүр ингээд bullet point бол хамгийн чухал зүйлсийг ярил юу байх вэ? За шинээр орж иж байгаа хүмүүсийг ихвчлэн юун дээр ингээд алддаг вэ гэхээр тэд нэр ингээд шууд орж ирсэн full time trader болъё гэж орж ирдэг байхгүй юу? Шууд ингээд чарт удаан харах тусам би сайн арилжаач болох юм байна гэж боддог. Үгүй чарт удаан биш, чарт богинохон мөртлөө олон харах нь өөрөө одоо сайн арилжаач болох юм хамгийн ихний алхам гэж би боддог байхгүй юу? Давтамж өндөртэй. Тэгээ давтамж өндөртэй тий. Яг тэгвэл тэр чарт ч өөр хөдлөх ёстой цаг гэж байгаа. Хөдөлгөөн орж ирэх ёстой цагууд байгаа тий. Ялангуяа одоо юу гэдэг би өглөө баг Нью-Йоркийн бүр төгсгөл дээр ингээд чарт хараад суугаад байх юм уу? Эсвэл ингээд Лондонгоос Нью-Йорк руу шилжих цаг чарт хараад суух юм уу? Хизээ чартаар суух нь өөрөө амар чухал. Тэгэхээр яг шинээр орж яг одоо арилжаа эхлэе гэж байгаа залуучууд байвал та өнөхөө үе хийж байгаа ажилдаа үнэнч ажиллаа хий. Мэдээж те өглөөд чи 9-өөс орой 6 юм уу? Эсвэл өглөө 8-аас орой 5 хүртэл байгаа шүү дээ. Тэнгуудаа Монголд хамгийн гоё нь юу вэ гэхээр 3 цаг 3 лагийг харж болдог гэсэн. Одоо шил Азийн цагийг өглөө харж болно. Таны ажил үдээс хойш байвал Азийн цагийг өглөө харж болно. Тэ? Та мөн Лондонгийн цагийг харж болдог. Бас Нью-Йоркийн цагийг давхар харж болдог байхгүй яг идэвхтэй цагуудыг. Тэгэхээр шинэ арилжаач орж ирээд үнэхээр full time болохоос өмнө яг өөрийнхөө хийж байгаа ажлаа хий.
Тэгээд орой яг нэг 8-аас 11 эсвэл 8-аас 10 хоорондох яг тэр 7-аас 10 хоорондох яг тэр нэг хугацаанд л чартны ард суугаад үзчих. Өдөрт 3 цаг. Хамгийн хөдөлгөөн орж идэг үе. Хамгийн хөдөлгөөн орж ирдэг үе. Хамгийн сквад хөдөлгөөн үнэн байх боломжтой цагууд ч юм те. Тэр цагууд суугаад яг тухайн хөдөлгөөн дээр өөрөө чи арга барил яаж ажиллахаар байна гэдгийг л ингээл өөртөө ингээд зуршил болгоно гэсэн. Туршлага болгоно те. Тэгэхгүй бол зүгээр өдөржингөө чарт хараад өстө нэрэ хийж байгаа ажлаасаа гараад надад өстө чарт харах цаг л байвал би сайн ажиллаж чинь болох юм байна гэж бол худлаа. Би бол тэрийг өөрөөсөө 100% үнэн гэж боддоггүй. Тэгэхээр яг гоо өдөр болгон ажиллах хэвээр ажиллаа хий. Орой тэгээд яг чартн дээр гарах цагаа гарга. Тэгтээ өдөр болгон. Тэгээд яг ингээд чарт хараадаа суугаад иж болохгүй. Хамгийн бага лотоор. Ерөөсөө яг их лот хэрэггүй. Их мөнгө дүнч хэрэггүй те. Одоо ингээд яг брокер болоос шалтгаалаад leverage нь өөрөө одоо XM-д 1,1000 байгаа шүү дээ тийм үү. Тэнгуул за нэг $30 байлаа гэхэд хамгийн бага төр 0.1 лотоор ч юм уу те. Чи 2-3 арилж ээж бас боломжтой байхгүй. Тэгэхээр хамгийн бага лотоор өдөрт нэг 80-100 pp хөдөлгөөнийг л тогтмол барьждаг болох хэрэгтэй. Тэр чинь бид нэр ингээд өөрсдөө туршлагыг бий болгож байгаа гэсэн үг. Тэгэл тэрийг өдөр болгон хий таны нэг 6-аас 1 жилийн хугацаанд хийгээд 6 сараас 1 жилийн хугацаанд хийгээд үз. Тэгээд хийж явахдаа дараагийн зөвлөгөө өгөх журнал хөтлөх хэрэгтэй. Тэ. Тухайн арилжаа чинь хэр болоод байгаа юм те. Би зөвхөн юуг зөв хийгээд байгаа, юуг буруу хийгээд байгаа. Тэ. Тэгээд журнал хөтлөх хэрэгтэй. Тэнгууд таны бүх зүйл чинь гараад ирнэ гэсэн. Тэгээд өөрийн гэсэн тогтмол одоо дүрмтэй болох хэрэгтэй. Хизээч арилжаа чинь үүнд том loss гэж байх ёсгүй. Big loss гэж байхгүй. Биднэрт big win гэж байгаа те. Том ялалт байгаа. Жижиг loss жижиг ялалт гэсэн юм 3 зүйл байгаа. Одоо хизээч тэр том дөрөвдөх одоо big loss гэдэг зүйл гарч ирэх боломжгүй. Болохгүй. Тэ? Тийм. Ийм 3 зүйлгөл үрмэн тэгмэд л эрсдлийн дүрмээ маш сайн байх хэрэгтэй. Тэг хамгийн чухал нь зүгээр өөртөө гаргаад цаг гаргаад чартаа хараад тэр чартн дээрээ одоо юу гэдэг би энд ингээ харчаад чарт одоо юу гэдэг одоо өмнөх оройн би ингэж хараад хааш ийшээ явах юм байна гэд бодоод өнгөрөх болон тухайн үед чартаа хараад бодоод тэр чартн дээр акшн авах хоёр шал өөр байхгүй. Шийдвэр гаргах юм. Тийм шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгээ үйлдэл хийх хэрэгтэй. Тэр үйлдэлүүд чинь Гэхдээ тэр бодол чинь үйлдэл болоо тэр үйлдэлүүд чинь таны зуршил болоо зуршил таныг бий болгох байхгүй та болоо тийм учраас акшн авах хэрэгтэй шүү гэж хэлмээр. Тэгээд ер нь орой болгон зах зээлийн нэг хэсэг болоод авах хэрэгтэй. Тэгэхээр ерөнхийдөө бол нэгдүгээрт бүтэн цагийн арилжаа чинь болох гэж бити яраарай гэж байгаа юм байна. Одоо хийж байгаа зүйлсээ бити орхиорой тий. Тэнгүүд 2 дугаарт бол журнал хөтлөх нь байна. 3 дугаарт эрсдлээ хянах нь биш тийм үү? Тий, ер нь бол тийм. Одоо та хэд маань ингээд амар том аргаа олцсон ч юм уу дэлхийн том арилжаачдыг гараад ирвэл тэд бол юу ярьж байгаа. Тэд л ерөөсөө арга барил ярихгүй. Тэд зүгээр зах зээл хэрхэн хандж байгаа хандлагыг л ярина тий. Хэрхэн хандж байгаа яаж хандж байгаа тий. Тиймэрхүү байлаа. Тэгээд хоёр дахь нь юу гэдэг бид нар зүгээр эрсдлийн менежүүдийг маш сайн ярьдаг. Эрсдэл барих гэж ярьдаг. Эрсдэл барих тусам олон дарталтууд бий болох байхгүй. Тэр дарталт энэ арилжаа гэдэг чинь өөрөө магадлалын тоглоом шүү дээ тийм үү? Тийм. Ер нь бол бид нар алдах магадлал байж л байгаа тий. Зоосыг шийдэхэд 50% тай, зоосыг шийдэхэд 2 одоо зоосыг шийдэхэд сүүл болон тоо буух магадлал 50 шүү дээ тий. Гэтэ 2 удаа шийдэхэд 2 удаа одоо тоо буухч магадлал байгаа, 2 удаа одоо сүүл буухч магадлал байгаа тий. Тийм учраас бид нар дарталтыг олон болгох хэрэгтэй. Тийм ба. Зөв. За манай Марогийн хувьд болохоор ингээд хүмүүс бас одоо олон хүнтэй харилцаж байгаа тийм үү? Одоо шинээр орж иж байгаа. Одоо туршлагатай болон бүх арилжаатай харьцаа явангууд тэр хүмүүсийн одоо арилжааны зах зээлд орж ирээд гаргаж байгаа нийтлэг одоо алдаа болон арилжааг одоо юу гэж одоо буруугаар өрөөсгөл ойлгож байгаа. Тэр нь за нэгт арилжааг ерөөс мөнгө өсгөх систем байна гэж бодоод байгаа хүмүүс. Тийм. Энэ бол зүгээр одоо юу гэдэг юм одоо мөнгийг маш хурдан өсгөх боломжтой одоо талбар юм байна гэж боддог нэгд хүмүүс. Тэр нь жоохон буруу өрөөсгөл. Ер нь яг шууд орж ирээд нэг тийм байгаа beginner luck гэж байдаг. Орж ирээд юу гэдэг ингээд нэг том ашиг хийсэн тохиолдол байдаг шууд юу гэж мэдэхгүй орж ирээд арилжаад тэгсний дараа ер нь хүмүүс маш их алдаж эхэлдэг байхгүй. Зөв. Нэг бол тийм эсвэл нэг бол орж ирэнгүүтээ шууд алддаг хүмүүс маш их байна. Тэгэхээр ер нь бол орж ирээл ер нь алдагдлыг маш их хүлээдэг. Одоо шинэ хүмүүс. Тэгэхээр яг орж ирвэл хамгийн түрүүнд өөрийн гэсэн нэг тийм нэг скиллтэй л болох хэрэгтэй шүү гэдгийг л хэлмээр. Өөрийн гэсэн чадварыг л хөгжүүл. Тэгээд төгс арга барил гэж бол байхгүй. Арга барил болгон өөрийн гэсэн дутагдaltaй чанар байгаа. Эсвэл арга барил болгон заавал ажилдаг цаг гэж байгаа, ажилдгүй цаг гэж байгаа тий. Тэгэхээр арга барилд юусоо бити амар 100% фокус л нэгийг бариад ав. Тэрийг сайн туршаад үз. Тэгээ нөгөө нэг орой болгон зах зээлийн чартын нэг хэсэг болоод эндээс чинь юу одоо ингээд болж ийн юу болохгүй. Тэрийг наваа дахиад өөрөө нэмээд үз. Яг иймэрхүү байдлаар ингээд одоо өөрийн гэсэн арга барилтай болох хэрэгтэй. Тэрнээс шиг
нэг 10 гарал хөөгөөд энэ төгсөө ийшээ явлаа. Энэ тэгснэ энэ болохгүй гэдэг нь өөрийгөө сонгосноо энийгээ хаяад яхаж өөрийгөө яагаад тэгвэл тэр хэмжээгээр цаг хугацаа алдна. Тэгвэл 10 гаралуудаа одоо юу гэдэг энэ ажиллахгүй тэр ажиллахгүй нэг солих биш нэгэн дээрээ бас туршаад үзээд мэдээлэлтэй болох нь тийм ээ. Тэнгүүтээ хурдан байж бол ерөөсөө боломжгүй үзүүлэх гэж байна. Тийм хурдан байж бол ерөөсөө боломжгүй. Орж ирээл тэгэл зах зээлийн өрөө чинь тэгэл шууд шалгаал эхэлнэ шүү дээ. Ямар төвчөртэй хүн бэ, ямар шуналтай хүн бэ тийм. Ямар тавтаргүй хүн бэ, шууд шалгаад эхэлнэ. Тийм учраас тэр болгонд тэгэл амьд үлдэхийн тулд тэр болгонд тэгэл шалгарч үлдэхийн тулд зах зээлд одоо маш одоо юу гэдэг дүрмэнд маш сайн байх хэрэгтэй. Маш өөрийгөө дарах хэрэгтэй. Би мөнгө олцоо хэвээр би одоо зах зээлийг мэддэг. Тэгээд түрүүл зах зээл маш том одоо юу гэдэг гар өрж орж ирэл алгатаалаа он тий. Тэр чинь тэгээ ерөөсөө ингэ өвдөлтөр биш шүү дээ. Ерөөсөө ингэ физикал өвдөлтөр биш шууд сэтгэл зүйн өвдөлтөр орж ирнэ тий. Маш том алдаглууд хүн хамгийн том алдаглал мөнгө алдаад ирэхээр хүн маш том өвдөлтийг мэдэрдэг тий. Зах зээл алгадуулчлаа гэж ярьдаг тий. Тийм учраас ерөөсөө орж ирээд мөнгийг ерөөсөө зориг биш. Мөнгө бол одоо юу гэдэг side effect буюу одоо мөнгө бол өөрчлөн дагжих зүйл болохын төлөө явах хэрэгтэй шүү. Фокуслаад processed focused үйл явцтай фокуслаад яг өдөр болгон тэрнийг 100 PV барих гэж байгаа тэр мэдрэмж нь тэрийг зориг болгоод үз. Давтамжтай. Тэгээ заавал өдөр болгон барих шаардлага байхгүй. Зарим үед алдан зарим үед оноо тий. Хизээч алдагдтал чинь ашгаасаа илүү гэж болохгүй шүү гэдгийг санаа хэрэгтэй тий. Үргэлж алдагдтал ашгаас бага байх хэрэгтэй. За бас гоё мессеж авсан байх гэж найдаж байна үзэгчд маань. Дараагийнх нь болохоор одоо ингээд зах зээл дээр одоо дэлхийд дахинд ингээд хиймэл оюун ухаан одоо зарим арилжаач тул ингээд өөртөө арилжаа хийхгүй автомат арилжааны систем рүү шилжиж байна. EA гэж ярьж байгаа. Expert advisor одоо янз бүрийн зүйлс байна. Програм байна тий. Тэнгүүд цаашдын одоо арилжааны зах зээлийг ингээд 5-10 жил харахад Марогийн хувьд ямар өөрчлөлт гарна гэж бодож байна чи өөрөө хувьяасаа гэсэн үг. Миний яг одоо нөгөө нэг EA-гээр одоохондоо арилжаа хийжсэн туршлага байхгүй. Одоо ашиглаж үзээгүй. Гэхдээ маш олон хүмүүс ашиглаж бас ингээд ашигтай байгаа гэдэг хүмүүсээс сонсдог. Тэгэхээр яг ямагт одоо AI гэдэг чинь бол тэг хүнээс яг одоо бол юугаар бол одоо мэдээллээр маш одоо дээр байгаа шүү дээ. Гэхдээ тэр шийдвэр гаргалтын дээр бол хүн гэдэг хүний одоо энэ нэг шийдвэр шалгуур мэдрэмж гэдэг зүйл дээр ярина л да. За тэгвэл мэдрэмж гэхээр надад бол арилжаан дээр мэдрэмж бол аймаа чухал гэдэг. За яа тэгээд тэгэхээр бид нар чинь зах зээл дээшээ нэг бод доошоо гэсэн хоёрхан сонголттой байгаа шүү дээ. Тэгвэл бид нар энэ хоёр сонголтын дээр л бет тавьж байгаа тийм. Хань шиг одоо өнөөдөр дээшээ явж магадгүй юм. Өнөөдөр доошоо явж магадгүй ингээд бет тавьчихна гэсэн үг шүү дээ. Тэгвэл яг тэр бет авах шийдвэр гаргалтын дээр би мэдрэмжийг амар хардаг байхгүй. Тэгвэл мэдрэмж нь хаанаас гарч иж байгаа гэхээр бидний даалдах хүмүүсээс гарч иж байгаа. Бидний өмнөх туршлагаас гарч иж байгаа байхгүй. Одоо тэгээд яагаад нэг өдөр болгон зах зээлийн нэг хэсэг болоод дадлагыг бий болгоод зах зээлийн хэсэг болох ёстой гэдэг л таачиг мэдрэмжийг цуглуулах ёстой байхгүй өөртөө мэдрэмжийг өмнө нь юу гэдэг нь таны ингээд TP авсан одоо ашигтай арилжаа хийсэн гэдэг нэг орлогын сетапууд байгаа. Тухайн зах зээлийн одоо нөхцөл байдлууд байгаа. Тэр бүх чинь бид нэр ингээд даалдах хүнс төр хадгалагдчихэдэг байхгүй. Бид нэр бодохгүйсэн ч гэсэн дараа нь хааш нэг өмнө ийм болчоод ийм болж байхад хааш юм дараа тийш явцсан да. Тий. За тэр нэг 10-аас 10 биш гэвэл 10-аас нэг 6-7 ч юм явсан да. Үлдсэнд одоо доош явж байсан да. Иймэрхүү байдлаар ингээд зах зээлийн ингээд одоо мэдээллийг бид нэр өөрөө цаана ингээд хадгалж яадаг гэсэн. Энэ л болохоор мэдрэмж. Тийм учраас бид нэр юусын зах зээлд орж шийдвэр гаргахдаа бидний хамгийн том зэвсэг AI-аас ялгарх зүйл юу гэдэг нь мэдрэмж байгаа. Тийм. За. Тэгээд миний болохоор яг ирээдүйд яг одоо ингээд scalp арилжаа хийж байгаа ч гэсэн day trader хийж байгаа ч гэсэн энэ маань ирээдүйд swing trader бол дараагийн шат. Тэгээ одоо энэ жоохон өдөр болгон зах зээлийн нэг хэсэг болохоос илүү ер нь жоохон том цагаар ханшиж байгаа. Тэгээ том цагийн арилжаанд юу болж байгаа юм те? Том цагаар давхар арилжаад өнөхөр тухай жижиг цагаар арилжмаар жижиг цагаар арилжаач юм иймэрхүү болно. Тэгэхээр тэрний ирээдүйд бүр яг хөрөнгө оруулагч тал руу одоо явах болгож байна. Насаараа л яг арилжаа бол хийхгүй байх гэж боддоо шүү дээ. Зөв маш өөрөө том стресстэй арилжаа. Тийм яг үнэ. Яг үнэ. Дөрвөн одоо чи ханаас донцоочаал бид нар чинь те чарт харна гэдэг чинь бас тийм хялбар ажил бол бас биш гэж бол хэлмээр байгаа те. Тэнгүүд swing арилжаа чинь болчингууд тэр чинь өөрийн орох яг одоо цэгээ тодорхойлчвал тийм чи орсон бол маш урт хугацаанд ингээд орхичихдаг ш хүмүүс те. Тэгэхээр илүү өөртөө илүү цагтаа болох нь ш бас те. Бас тийм талууд байгаа. Нэг юм болгон хоёр талтай болохоор бас те. Тийм бол хоёр талтай. Тэгээ нэг хүн хог хүнээс шалтгаална л да хүний зан аршингаас те. Тэгээ би болохоор яг ингээд та тарж байгаа нэг 50 ч юм шиг те. Нэг ингээд одоо юу гэдэг зүгээр ингээд нэг 50 залуу байна ч юм уу те. Нэг амар уурмурч байхгүй ч юм. Гэхдээ яг үндэл арилжаан дээр бол ингээд арилжаанд орсны дараа үеийн яг тэр нэг
одоо тавьтргүй байдлаар амар ажилладаг байхгүй. Тийм учраас ярилцааг ерөөс удаан барьж чаддаггүй тий. Тэгэл айл болох ингээд ярилцааг хурдан хаах гэж чийдэг. Тийм учраас ингээд л жижиг цаг ярилцааг амар хийдэг байхгүй. Тий. Тэгэхээр хүн болгоны хувь хүний цаан чанараас шалтгаалах байх. Яг ямар ярилцааны яг ямар техникүүд таарч байгаа дээрээс. Зөв. За тэнгүүд хоёулын энэ подкаст өндөрлөх шатанда орж байна. Маргийн хувьд одоо Австралид амьдарч исэн. Солонгост одоо амьдарч эхэлж байгаа тийм ээ. Тэнгүүт одоо өөрөө ч үзэж байгаа хүмүүс тундаас ч юм уу эсвэл бол хүмүүсээс ингээд хүсэлт ирж гэнэ үү? Одоо Солонгост ирж ингээд сургалт семинар хийгээч ээ. Эсвэл Австралид ирж сургалт семинар хийгээч ээ гэх. Тэгмээд энэ тал дээр болон цаашдаа олон улс руу гарах тэр зүйлс дээр бодсон ямар зүйл байгаа вэ? За Австралид байх үед бол би бол ерөөсөө яг ингээд нэг бусад одоо Австралид байгаа хүмүүс ерөөсөө хандаж юм хийж байсан бодож байгаагүй. Уг нь байсан бол уг нь хийсэн бол хамт ингээ гоё ярилцаад хамт ингээ чартыг ингээ хам суралцаад явсан бол илүү гоё явах байсан байх. Яг одоо би Солонгос улсад нүүж ирээд яг одоо байхад бол юу хий гэж бодож байна гэхээр яг Солонгос улсад нүүж ирсний дараа маш олон хүмүүс надаас энд яриа хийх үү, семинар хийх үү, уулзалт хийх үү, өөрөөс чинь биеэр суралцгийг маш олон хүмүүс холбогдож байгаа. Тэгэхээр тэр хүмүүст зориулсан уулзалт, тэгээ сургалт семинар яг ингээ юуны дэлгэцийн цаанаас биш яг ингээд уулзаад өөртөө ярилцаа та бүхэнд ямар асуудлууд тулгарч нүүр тулаад уулзах тийм нүүр тулж уулз. Тиймэрхүү уулзалт хийх гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тийм. За тэнгууд саяны ярьжсэн дээр олон улсад ингээд олон хүнд хүрээ гэдэг тал дээр мэдлэгээ түгээх тал дээр өөрчлөн бас байр суурь ямар хуу байгаа вэ? Би бол амар эерэг байгаа. Тийм. Ер нь бол маш олон хүмүүст хүрч тэр хэмжээгээрээ маш олон хүмүүст танигдээж тийм маш олон хүмүүст нь арилжааны зах зээл маш хатуу шүү. Нүр тийм амархан биш шүү. Зүгээр ингээд та хэдэд харуулж байгаа зүгээр ингээд нэг тийм нэг одоо ашиг олж байгаа тийм цэнхэр ингээд тийм тоонооч тийм амархан биш шүү тий. Тэрний маш олон тэсэр төвчээрүүд маш олон чаленжууд байгаа. Тэр бүгдийг одоо аль болох мэдрүүлэхэд бол яг мэдрүүлэхгүй 100% мэдрүүлэхгүй байна ч байхгүй бах. Гэхдээ аль болох баг тий. Ядчил унахтан доор ингээд нэг sandbox шиг тийм элс шиг ингээд зөөлөн унах тиймэрхүү байдлын одоо зүйлүүдийг хийх гэсэн бодолтой байгаа. Ялангуяа эхний ээлжинд одоо Австралид одоо монголчууд бол ерөнхийдөө одоо Монголдоо маш олуулаа. За тэрсний дараа Солонгост байгаа тий дараа нь Австрал. За тэгээ дараа нь Америк руу байдаг. Тэгэхээр тиймэрхүү хүмүүс рүү чиглэсэн зүйлүүдийг бас нэлээ хий гэж боддог. Тэгээ миний бодлохоор ихсэн Монголд байдаг хүмүүсээс илүү гадаад байдаг хүмүүс амар холбогддог байхгүй. Тэгээ яг л нэг энийг болохоор одоо хоёр дахь орлого гэж одоо бодож сурах сонирхолтой байдаг хүмүүс маш их байдаг. Тийм учраас тэр хүмүүсийг аль болох хурдан заахаас илүү зөв заах тал руу за зүйлийг гэсэн бодолтой зүйлүүдээ хийх ерөнхийдөө байгаа. Ерөнхийдөө бас цаг хугацааны зардал болон санхүүгийн зардлыг багасгах өгөх гэж хичээж байгаа гэсэн үг шүү тийм үү? Тийм. За тэгээд маргаан зүгээс яг ингээд хэрэглэгчтэй хандаж үзэгчтэй болон арилжаачтай хандаж хэлэх одоо үг байна уу? Яг маргаан зүгээс. За арилжаа гэдэг өөрөө маш хэцүү. Тэрийг хэлмээр маш хэцүү. Маш их челленжүүд гарч ирнэ. Маш одоо юу гэдэг өөрөөс чинь зүгээр та өөрөө биш болохыг шаардна. Яг одоо бидний өсөж байгаа нийгэм, бидний одоо хийж байгаа туулж байгаа одоо ямар нэгэн туршлагууд тэр бүгдийг үүсгэх шаардлагатай. Тийм зүйлийг шаардна. Одоо юу гэдэг өглөө 8 цагт босдгоо магадгүй өглөө 6 цагт босдгоо өглөө болгон 6 цагт босох хэрэгтэй. Тийм болгоно. Юм бичдэг өөрийнхөө дотоод хүнтэйгээ ярилцаж юу мэдэрж гин гэдгээ өөрөө бодож үзээгүй хүнийг тийм мэдэх шаардлагатай. Тийм маш олон шаардлагуудыг тавьдаг. Тэр шаардлага болгоныг та хүлээж авч чадчихна уу гэдгийг өөрөөсөө төвлөрж асуух хэрэгтэй. Арилжаа чинь болъё гэж бодож байгаа бол тийм учраас тиймэрхүү шаардлагууд маш том шаардлагуудтай нүүр тулах учраас бүгдээрээ бэлтгэлтэй байгаарай гэж хэлмээр байна. Тэгээд илүү суралцъя, илүү маш олон зүйлүүдийг одоо мэдье гэж бодож байгаа бол XN брокерийн зүгээс хүргэж байгаа вебинаруудыг сайн үзээрэй. Миний зүгээс хүргэж байгаа YouTube live вебинаруудыг сайн үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд битээ бууж өгөөрэй. Та ганцаараа биш тантай адилхан одоо зовж хангалж те одоо баярлж одоо гонж байгаа маш олон хүмүүс байгаад байгаа. Тэр хүмүүстэй хамт байгаарай гэж хэлмээр байна. За манай урилгыг авч хүрэлцэн ирж яваад гайхалтай яриа өрнөөсөнд баярлалаа. Цаашдаа бас олон зүйлийг хамтдаа хийн гэж бол найдаж байна. XM-ийн зүгээс маруудтайгаа хамтраад хэрэглэгчтэй маш хэрэгтэй олон гоё зүйлсийг хийх гэж найдаж байна тийм ээ. За тэгээд манайхаас бас гарын билег бэлдсэн байгаа. Хүрэлцэн ирсэн баярлалаа. За тэгээд амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. За энэ хүү дугаар маань энэ түрээд өндөрлж байна. Дараагийн дугаараараа иргэн уулзъя. Дараагийн дугаарт ямар арилжаач оруулмаар байгаагаа комент сэдвүүлтэйгээрэй. Баярлалаа.